За сайн байцгаана уу? Өнөөдрийн бидний дараагийн эпизод бэлэн болох гээд бид нар өөрийгөө голох гэдэг нь юу вэ гэдгийг их сайхан дэлгэрүүлж, ойлгуулж, задлж тайлбарлахаар бэлдсэн байж байна. Тэгээд өөрийгөө голох гэдэг бол ер нь маш их тохиолддог. Бид нар чинь ингээд одоо амьдрал үтсэн анянар гэл өөрсдийнхөө байр сууриас эхлэхэд бол эргэл амьдралаа харахад бол өөрсд дээр ч зөндөө тохиолдож исэн хавь ойрын найз нөхөд тэ хамаатан садан гэл ингэж яхад зөндөө тохиолдож исэн. Тэгээд ялангуяа одоо эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд бол нэлээд тохиолдож исэн. Бид хоёр харин сая энэ эпизодоо эхлэхийн өмнө хоорондоо буу халаас суужсэн чинь зүгээр л өстой под гэл гараад ирж байгаа юм чинь гарч ирэл. Нэрээ энийг бас голох гэж хэлэх юм биш үү гэл гарч ирээд байна. Тэгэл өөрийгөө голдгоо гэж бодоод явж байгаа хүнд ч гэсэн өөрийн мэдлгүй голоод явж байгаа юмуд гарч ирээд байгаа. Тэрийгээ бас мэдлгүй өнгөрөөсөн юмуд ч бас зөндөө байгаа. За тэгээд бид хоёр бол та нар анзаарсан бол ер нь манай эпизод ингээд өмнөх нэгдүгээр эпизод нэг юм тодорхой бүтцтэй явсан. Тэгээд тэрийгээ бас та нарт товчхон танилцуулахад мэдээж хэрэг та нар сонссон, бариад авсан байх. Гэхдээ ер нь эхний эпизод дээр ч тэгсэн ингээд цаашдаа ч гэсэн бид нар бас нэг хүмүүст нэг тусалах юмсан гэж аимч зүгээр л нэг буу халаа сууж байгаа биш. Бас нэг тодорхой ойлгомжтой байх үднээс нэг жижигхэн тайлбар өгчээ. За нэгдүгürt бол мэдээж хэрэг бид нар тухайн сэдвийнхаа хүрээнд яг энэ нь амьдрал дээр хүмүүс дээр хэрхэн яаж илэрдэг вэ гэдгийг одоо кейсүүд ингээ кейсүүд ярина. За тэгээд тэр кейсүүд нь бол мэдээж хэрэг та нарт танил байх бах. Ер нь одоо ингээ өөрсдийнхөө чивтер чинь ингээд өөрсдийнхөө туршлагыг тэ ажлынхаа практикийг харж байхад бол хүмүүс яг энийг л мэдэж орж ирдэг штэ. Надад нэг юм тохиолдоод байна. Би нэг ингээд ах шиг байна гэд тэ. Тэгэхээр ер нь юу болдог вэ гэд. Түүнээс хүн бол би өөрийгөө голоод байна гэж орж ирдэггүй шүү дээ. Барахтаа тэгж барахтаа орж ирэхгүй шүү дээ. Нийл болохгүй наа л гэд орж ирнэ. Би ингээд байна, тэгээд байна, би ингээд гэсэн чинь ингээд. Тэгэхээр ямар ч байсан те ингээд амьдрал дээр хэрхэн яаж энэ өөрийгөө голох гэдэг нь илэрдэг вэ гэд ингээд танил кейсүүдэд бид нар танилцуулаад за тэгснийхаа дараа юунаас болж хүн өөрийгөө голдог вэ гэд одоо тэрийг бас шалтгаануудын тайлбарлана. Тэр шалтгаанаа бол хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэгтээ бид нар ингээд ойлгомжтойгоор энгийнээр тайлбарлаа явуулна. За тэр шалтгаануудын дараа мэдээж хэрэг үр дагаврууд. За тэгвэл өөрийгөө голоод яваад байвал ер нь юу болох вэ? Цаашдаа юун цаад болох вэ? Тий. Яг юун цаад болох вэ? Тэ ингээд өөрийгөө яаж дэгэд ч унгаагаад байна гэдгийг шалтгаануудын сөрөг үр дагавруудын тайлбарлан тэгээд мэдээж хэрэг яг эхний эпизодын төгсгөл бид нар ярьсан шиг бид нар ингээд зөвлөмжүүд өгнө. Хэрхэн яаж өөрийгөө дэгэтгэх болох вэ гэдэг тийм байрнаас нь. Тэгэхээр гифтийн лайф хакууд өгнө. Нэг тийм ноцтой цаг зав гаргахгүй гоё нэг тийм энгийн дүү өөрөө хийж болохоор хөөрхөн тийм аргачлалуудыг заагаад өгнө. Тэгэхээр дуустал нь сонсороо. За тэгвэл хоёулаа ямар ч гэсэн эхний хэсэг буюу ингээд гол нь гэдэг нь амьдрал дээр хэрхэн яаж илэрдэг вэ гэдгээс эхэлэх үү. Тэгье. За тэгвэл эхлэхдээ би өөрийнхөө сая бичлэг эхлэхээс өмнө ярьжсэн кейсээ хуваалцъя. Одоо ингээ 25-аас 35 насны залуу бүсгүйчүүдтэй бид нар зориулж ийн гэж одоо сэтгэлээрээ ирмэлцсэн явж байгаа. Тэгээд өөрийнхөө тэр насан дээр очисон чинь хамгийн дөрөнд юу гэж бодогдсон гэсэн чинь ерөөсөө өөрийгөө тийм аятайхан харагдчихээн, царайлаг, за бүр хөөрхөн гэж ерөөсөө боддоггүй. Тэгсэн чинь одоо амьдрал үтсэн аниа болчоод эргээд тэр үеийнхаа зургнуудыг харахад ямар хөөрхөн юм бэ? Ямар царайлаг байсан. Ямар туранхай юм бэ? Ямар хөөрхөн юм бэ? Ямар гоё юм бэ гэж одоо тэгж өөрийгөө хардаг. Гэтэл эргээд яг тэр насны дээр өөрийгөө юу гэж боддог байсан бэ гэдгээр яваад очиход хизээч өөрийгөө хөөрхөн, царайлаг гоё гэж харахгүй бодож байгаагүй бүр харах нь битээ л дээ ингээд толонд харахтаа хамгийн түрүүнд өөрийнхөө болохгүй байгаа юм болж байгаа. Яг үнэтгэдэж штэ. Тэгээ одоо жишээлбэл ингээд би чинь бас юм залуу 25-аас 35 насны хөөрхөн найз дүүнэртэй тэгэл тэд нартайгаа ингээд ярьж хахад хүү чиний ус чинь ямар хөөрхөн юм бэ, ямар гоё юм бэ, ямар үтгий юм бэ гэл тэгэхээр ёо өстө нэрээ би таргалцсан ингээд тэгэл үе чимийн өстө ямар хөөрхөн гоё турчаа вэ гэл тэгэхээр өө өстө нэр би хумсаа ингээд маникюрт орж амжаагүй миний хумс гэж өстө аим шиг байна. Би дахиад 5 хил турах хэрэгтэй байна. Яг үнэндээ дахиад 5 хил турах хэрэгтэй байна. Болоогүй байна гэл.
За тэгээ хувц нь гоё, үс нь гоё, хумс нь гоё те ингээ бүх юм ингээд гоё байна штэ гэл тэгэнгүүт ёо өстө нэр миний цүнх нэрээс та муухай олцсон би цүнхээ солихгүй болохгүй гэл. Заавал нэг голох шалтгаан гаргаж ирэл те. Яагаад тэгээд байгаа юм бол гэж бодогдмор бүр тэгээд идэв штэ. Гүү штэ бас болж штэ энэ байдал чинь гоё байхгүй юу гэл амхандаа хичээгээл нөгөө нэг хэлэхээр нэг л зөвшөөрөхгүй. Яагаад зөвшөөрөхгүй юм тэгэхээр. Хүмүүс яагаад тэрийг зөвшөөрдөг юм болоо. Над дээр бас зөндөө тэгэл өөрийгөө голж байгаа хүмүүс орж ирдэ. Тэгээд би ч нөгөө энерги хүн болохоор яг аурал дээр яг хаана харагддаг гэхээр ер нь бол нэг 3 дугаар хүрд 5 дугаар хүрд 2 гэж байдیں۔ Тэр нь болохоор 3 дугаар хүрд нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, 5 дугаар хүрд нь болохоор ярианы хэсэг гэдэг байхгүй. Тэгэхээр ярьж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй тийм хүмүүс л ер нь өөрийгөө голоод байгаа юм шиг харагдаад байдаг шүү дээ. Тэгээд өөрийгөө илэрхийлнэ, өөрийгөө ойлгуулна гэдэг чинь бас том чадруудын тоонд орчдөг. Уулын чаддаг мөртлөө сүлдэж чадахгүй ч болцсон явж байгаа шиг тиймэр илэрхийлэгдээд байгаа харагдаад байдیں۔ Тэгэл яаж аазуулаад ингээд бас зөвлөгөө авах хүмүүс байдгийн. Тэгэхгүй бол энэ хүмүүс чи өөрснөө яах хэрэгтэй юм болоо бас хэцүү тий. Хэцүү шүү дээ. Тэгэл одоо бас нэг талбар нь болохоор энэ өөрийнхөө ингээ гадаа төрхийг голж байна тий. Сэтгэл ханахгүй, заавал өөрөөсөө өө хайж байна. Бас нэг талбар нь гэхээр нөгөө ажлын талбар байдаг. Яасан гэсэн чинь би уг нь тэрэнд оролцчмаар байсан. Тэгсэн чинь одоо тэр багийн тий нэг тэр төслийн ажилд оролцчмаар байсан. Гэхдээ би чадах болов. Тийм бас албан тушаал дээр ч гэсэн гоё ингээл юу зарлагдсан нэг юм даргын албан тушаал зарлагдсан байхад уул нь санаанд нь багтаад байдаг. Би тэрнээс илүү чадандаа гэсэн мөрчлөө бас ингээд хэлж мэдгүй. Тэд нар өөрснөө намайг сонгочвол гээл хүлээгээд суугаад байдаг. Уул нь өөрөө очиод би хийчихэхгүй гэд гуйчхад баг авчиж магадгүй хатчил айгуул намайг авахгүй бах гээл бас ингээл өөрийгөө ингээд голоод суугаад байгаа болчих. Гэхдээ бүр ийм тохиолдлууд байдаг шүү дээ. Санал ирж яхад яг үнэ татгалздаг. Гэхдээ эргэлдэж байгаа. Би чадах бол яана тэгээ алдчих яах юм бэ? Чамд их юм орж ирж штэ. Тэгэл би энэ дээр орчвол болох уу? Ер нь бас нэг эргэлзээгээ тайлхал орох уу яах вэ гэж бас орж ирж штэ. Тэгэл бас нөгөө нэг яагаад чи ингэж байгаа юм гэхээр үгүй би энэ алтгаас яагаад байгаа юм. Үгүй тэгээ алдаж болтгүй юм уу гэх гайх штэ. Тэгээд яа тийм нэг хүн хийж үзчихэж л мэдэн штэ. Мэд үзчихээчтэй гэл бүр баг гуйгаад байгаа юм шүү. Нөгөөдгөө хийгээд үзчихээчтэй яа тийм тий. Тэр нөгөөт нь үгүй гэдэг байгаа юм. Тийм бүр тэгээ алтахаар одоо тэгээд онгоонд орно хүмүүс надад дахиж итгэх болно. Хүмүүс намайг дутуу юм байна гэд намайг үнэлчин. Тий тэгээд нөгөө нэг удаа фейлчих юм бол дахиж бүр тийм боломжоо алдчихна гэдэг юм уу. Бүр ингээд өөрийгөө голдоод бүр хөдөлж чадхаа болцсон баригдсан жинхэнэ нөгөө хайрцагт орцсон ингээд бас явж идэв штэ. За бас нэг талбар нь болохоор илэрдэг талбар нь болохоор хайр дурлалын талбар тий ханийн талбар тий. За хайр дурлал дээр бол яаж илэрч чинь надад харагдсан гэхээр одоо өөрийн ч тэр өрөөлийн ч тэр юм дээр тий ингээд нэг залуу эргүүллээ. Тий ингээд хайртай дуртай гэж яваад байх юм аа. Гэтэ энэ худлаахаа яаданггүй л би тийм биш штэ. Би энэ хүнээтэй хайрыг өөртөө татах хэмжээний хүн биш гэдэг нэг тийм баг энэ намайг яагаад тоочвоо гэж тэгсэн мөртлөөсөө тийм ингээ ханийн тэнгэр дуудуулна гэж яваад байдаг гэсэн чинь нөгөөд нь өрөөд ирсэн чинь тийм нэг бол бас ингээ крашлцсан явж байдаг байхгүй юу тэр залуу өстө таалагддаг байгаа юм. Тэгээ чамд ямар их ингэж бас тааштай харилцаатай юм танил юм гэхээр танил бас ингээ хаяа гоё яриа нийлэл бүх халаад сууд штэ хөвгчлөлтэй байдаг штэ. Гэхдээ тийг яагаад байгаа ингээл тэгэхээр гээ тэгэд намайг тоохгүй. Яагаад гэхээр л өстө бүдүүн гэдэг юм уу одоо царай муутай гэдэг юм уу яадаг юм бүр ингээд тэгээд би эхлээд гуйхараас хэцүүл гин. Гэхдээ чи гуйхгүйгаараас ингээ хөрхөн ирмж мэрэмж яагаад бас айлгуудж чад болно штэ гэхээр гүү тэр тест надад орохгүй хаа. Нөгөөтгөн тэгсэн чинь бас хараад байдаг. Сонирхоод байдаг. Тэнгүүд хоёр талаас урд би бинийгаа голоод нөгөө нэг нөгөө юу гэвэл нөгөө жан үсгүй. Ой тааш чи ямар юу юм бэ? Хайлаг юм бэ? Хайрын залуунаас гялцуулаач чи залуудал энэ чи үзэж амссан дэр үстэй гэл. Инэттэй бэр штэ. За тэгээс ингээд сая битэр чинь гол талбаруудыг ярьчлаа штэ тий. Тэгсэн чинь ер нь илэрдэг байдлууд нь юу вэ гэсэн чинь нэг айгуу том юу гарч ирд юм а. Тэрний хөр нөө түрүүний чив дээр ярьжсэн нөө 100% төгс perfectionism.
Тэнгүүд одоо ингээд 100% дээр ярихаар чинь бас их сонир штэ. Яг чи өөрөө нэг 100% гэд ботцсон нь чиний хувьд л 100%. Тэгсэн чи одоо болор ихчийг ингээд миний ингээд 100% гэж бодож исэн болор ихчид бол за наадах чи нэг 80 хүрхүүл гэж бодогдно. Тэгсэн чи манай хүүхдэд болохоор ээж 200 гэлээ. Тэ? Тэнгүүд бас нэг өөр хүн за яг нэг 120 бол бас болох юм ингээл. Тэгэхэр чин тэр 100%-ийг хэн тодорхойлоод байгаа юм бэ? Яг л ийм стандарттай хэмжил хийж харахгүй үндэслэхгүй юм дээр чин бид нар ингээл нэг 100% гэдэг нэг тийм бодиттой нэг тоо гаргаж ирчихэд байдаг. Яг юм хийж байгаа юм дээр үнэлж болохгүй юм дээр 100% гэдэг гаргадаг юм байдгүй байхгүй. Тэгсэн чинь л бид нар өөрснөө тэрийгээ бүр маха айдаад өөрийгөө зовоогоод аль хэзээний дуусгач болох юм чинь 100. Тэгсэн чинь нэг Паретогийн хууль гэдэг нэг юм байдгийг. Тэр нь болохоор ер нь ямар ч юм 80% байхад хангалттай. Тэгэхээр бид нар 100% гэдэг юм дээр орооцолдох шаардлага байна уу гэдэг бас юм явна. Тэгээд 100% дээр бас над дээр ингээл орж ирж байгаа хүмүүстэй ингээд л эргэн тойрноо анзаараад явж байхад ч одоо би чи ер нь амьд рентген болчихсон гэдэг шигтэй ингээд хүмүүсийг ингээд өөрөө ирэхгүй ингээд сканердал яваад байдаг болчихсон. Тэгээд тэгж яхад бол ингээд төгс юм гээл тэгж байгаа байхгүй те. Тэр нь яаж төгснө илэрдэг вэ гэхээр жишээлбэл ингээд за ажил дээр эргэл авчилтаа ажлын талбар дээр тэгэхэд ингээл тайлан бичнэ гэхэд бол өшөө тэрийг ухаад үзчихье. Өшөө энэний дутуу байх шиг байна. Өшөө дахиад нэг удаа шалгаадахыг гэл ингээл өөрийгөө болон өрөөлийг зовоогоол хугацаанаас хоцроогоол тий. За нэгдүгээр хоёрдугаарт болохоор одоо манай зочид ирнэ. Гингүүт ингээл гэрээ бол бүр юутай хитэн ингээл ариун цэврийн шалгалт ирэх гэж байгаа юм шиг тий. Ингээл хамаг байдаг юм а цэвэрлээл тэгэл тэрэндээ санаа зовоолгүй. Цаад санаа нь бол сайхан гэхдээ ямар хэмжээнд тий ингээл төгс хийх гэл ингээл зүтгээд байна. За тэгээд үсчин дээр очихоор үсчингийн юу айгүй сэдв сонирхолтой шүү дээ. Яасан гэхээр манай бүсгүүчүүдэд айгүй их тохиолддог. Би ч өөрөө тийм байсан. Өчнөө чи энэ түүх сонсч байсан. Яасан гэсэн чи үсчинд очичвол ингээл гарч ирэл биш вэ гэж уйлаас суучдаг тийм. Чи хөрхий. Биш вэ? Нөгөө бодчихснаас нь биш. Бодчихснаас тийм ингээ хүссэн хэмжээнд нь тийм ингээ очоогүй. За тэр бол яг тэр чинь бол үсчингээ голж байгаа юм мэд боловч цаад утгаараа бас тийм ингээ өөрийгөө голж штэ. Нөгөөх нь хөрхий өөртөө зохимжтой болно хийх гэдэг. Бас ингээд над дээр ингээл нөхөрт гарч чадахгүй байна гэж охтууд ирдэг байхгүй юу? Тэнгүүд бас нөгөө өөрийгөө гол. Тэгэд одоохондоо ингээд нөхөрт гармаар байгаа мөрчлөө өөрөө бэлэн биш. Тэгэд яга бэлэн биш вэ гэсэн чинь би хөрхөн болж иж нөхөрт гарна. Би байртай болж иж нөхөрт гарна. Турж иж нөхөрт гарна. Нэг бол одоо бас нэг ийм бас нэг их юм ярьдгийг охтууд. Байртай болоод мөнгөтэй болоод би даачаад нөхөрт гарна. Тэгэхээр гүтгүүл чамд нөхөр хэрэггүй юм шүү гэдэг. Нөхөр нь байртай гэж болдгоо юм уу гэл. Тийм хамтдаа бүтээж бол. Тийм хамтдаа байр авч болдгоо юм уу гэхээр үгүй тусдаа л байх хэвээр. Ерөөсөө би өөрөө ингэж тэгэхэр ч одоо нөгөө уул нь хамтдаа тэрийг бүтээлцвэл бүр сайхан хани юм одоо жаргалыг амсвар гэдэг. Тэгсэн чинь л ийм юм бийжиж тийм юм бийжиж гэд бөөн нөхцөл тавьчаад нөгөөдг нь хойшлогдоод байдаг. Нэг мэдсэн чи 30 гарцсан сандраад эхэлсэн. Хүүшээ би ч одоо нөхөрт гарахгүй болохоо байла. Хүүхд мөхтөн чи одоо хизээ гаргаж амжих үлээ. Тэгээд ингээ харсан чи ерөөсөө нөхөр олдох нүггүй юу болол тэгэл сандраад эхэлдэг. Тэгэхээр тэр төгсөдөл чинь бас ингээл юмыг хойш нь бариад байгаа юм биш үү? Ер нь явж. За бас нэг илэрдэг одоо өөрсдөө анзаарвал бас нэг илэрдэг арга нь өөрийгөө бусдад харьцуулдаг. Манай тэр тэгчихсэн, манай ажлынхаа ингэчихсэн, манай найз тэгчихсэн, манай үеэл ингэчихсэн. Тэгсэн чи би ингээггүй байна, би тэгээгүй байна, би ингэх ёстой гэл ингээд бас өөрийгөө бусдаагаа харьцуулаад байна гэдэг чинь бас цаагаараа өөрийгөө голж байна. Гэтэл тэр хүн чи шаал өөр амьдралтай, шаал өөр сонголтоо, шаал өөр зан чанар авяас чадвартай тий. Тэгэхэд чинь би ийм байх ёстой гэж бодлоос өөрийгөө өөрийнхөө биш хүний юугаар үлгэр жишээгээр авч явчих гал тий. Тийм зөндөө байдэн штэ. Тэр хүн чамд ямар хамаатай юм болоо гэл. Би бас нэг хүмүүстэй ярихдаас нэг инээдтэй нэг юм жоохон тэрийг одоо хөнгөрүүлж ярихгүй бол нэг хүндрээдэх юм бол тэгэл тийм ах хэвээр юм ах хэвээр гэл томлос хэцүү. Хэцүү шүү дээ хүлээж авахгүй шүү дээ. Тэгэл амхандаа нэг жоохон инээд болгоол ингээд ярих дуртай байдаг байхгүй юу? Тэгэхээр наадах чинь бол сонгон айгуу гоё тийм миний нэг хэлэх дуртай багасаа сонссон манай Монголын соёлд айгуу дэлгэрсэн нэг үгээр ингээд дараачаа шат буюу ингээд
яагаад бид нар ийм болчихвоо? Юунаас болоод бид нар ийм болчихвоо? Хүнтэй сумаар байна, хүүхдээ гаргамаар байна, гоё ажилтай болмоор байна, сайхан орлоготой болмоор байна гэл ингээд хүсэл нь байгаад идэг. Тэгсэн чинь ингээд тийшээгээ очих замаа өөртөө ингээд хаалт тавиад шүү дээ. Тэгэхээр одоо манай соёлын нэг сайхан үг шүү дээ. Одоо ээж аав нар хаанаасаа энэ үгийг сурчтэй. Тэр айлын хүүхдийг хар. Багаас нь тэдний хүүхд тэгж яхад чи яах вэ? Одоо хүртэл ингээггүй дээ. Тэр хүүхд онц сурцсан байна. Тэр хүүхд нөхөрт гараад хүүхдтэй болцсон байна. Тэр хүүхд одоо юу гэдэг бас нэг юутай байна гэв. Нэрээ би яагаад тэгээд байгаа юм болов? Байнга үгтэй ингэ. Тэгэхээр чи бид нар өөрсдийгөө голж эхлэегүй бас тэр чин цаана шалтгаанууд шүү. Нэг нь болохоор жишээлбэл бага наснаас ахуулаад хэрвээ бид нарыг бусадтай харьцуулж бидний амжилтыг ямар байх ёстой вэ? Бид нар ямар байх ёстой вэ гэдгийг бусадтай харьцуулж явсан бол тэгэл бид нар бид нар ингээл хүсэн үсээгүй өөрийгөө бусадтай харьцуулах болно шүү. Тий. Амьдралын KPI. Цэцгийн амьдрал зорилго нь айлын хүүхдтэй адилхан болох зорилго. KPI. Болгоё гэж. Тэгсэн чи яг миний амьдралын зорилго тийм байсан юмгүй мэдхгүй. Тэгэл нөх хүн чинь бас тэрийг мэдхгүй шүү дээ. Тийм дүгнэлтэндээ хүрсэн мэдхгүй. Би зүг зүгээрж байгаа юм болцсон юм шиг л бодогдоод байгаа шүү дээ. Би угаасаа л юм. Тий. Би ингээл хүний үгэнд ороод явж ирсэн. Аав ээжийн үгэнд ороод сайн охин болол явж ирсэн. Нэг өөдөөс нь хэрүүл хийчихгүй шиг гифтэх үгэнд ороо явж ирсэн. Загнуулахгүй шиг гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүг зүгээр ижсэн чинь нэг юм болцсон юм шиг л болоо явчихдаг байхгүй. Тэгэл мэдгүй яагаад би ингэсэн юм бол гэд орж ирдэг. Тэр нь айгүй хэцүү. Яг бол нөгөө ийм юмнаас болоод ингэсэн гэвэл бас нэг өөр бас нэг учрал зүйл. Тэгэхээр чинь л яагаад ийм болцсон юм бэ толчил явд юм да. Тэгэхээр харин тийм. Тэгэхээр чинь нөгөө мэдхгүй тийм учраас одоо жишээлбэл чивтер шиг хүмүүс тэр ирж ингээд тусалцсан авч байгаа шүү дээ. Над дээр нэг биш удаа бас тий 10 жилийн кейсүүд гарч ирж байсан. Тэр нь юу вэ гэсэн чинь одоо багш нар тий багш нар читгэхгүй нэггүй. За тэгсэн чинь багш нар маань өөрсдөө яаж нэхэр одоо өнгөрсөн эпизод дээр бид нар ярьжсэн тий бид нар бусдаас хүлээлт гэдэг тий бид нар бусдаас юу хүлээдэг вэ? Одоо тэгсэн чинь бид нар өөрсдийгөө голох бас нэг том шалтгаан нь нийгмийн хүлээлт. Бусдын хүлээлт. Бид нар тэрийг өөртөө ингээд авчдаг. Авсан нь болохоор бүр ингээд нийгэм нь өөрөө тэрийг ингээд биднэрт багаас суулгаад өгчихсөн. Жишээлбэл одоо намайг байхад 10 жил гэжсэн. Одоо 12 жил болсон. За тэгээ дунд сургуулиар нь л ярьж л та тий. Тэгэл дунд сургууль гэхэд бол ерөөсөө нөө KPI айгуу тодорхой. Дүм онц сурна. Дүм. Тэ ингээд эдийг авах хэвээр. Ийм юмд оролцсон байх хэвээр. Хувцс нь ийм байх хэвээр. Гэт ингээд баахан хүлээлтүүд тавьчихдаг. Тэгээд тэрэнд нь хүрвэл сайн хүн онц хүн тэрэнд нь хүрэхгүй бол тэгээд муу тэ ингээд шийтгэл одоо олны дунд ялангуяа тэгээд тэр нь олны дунд тэ ингээд шоолох, шүүмжлэх, загнах, шийтгэх гэдэг бол биднэрт за тэгвэл би ямар ч байсан бусдын хүлээлтэнд нийцж явж ижил тэгжээч би одоо сайн хүн байх юм байна, сайн охин байх юм байна гэдэг нэг тийм өөртөө ингээд тархинд болор чи ингэж байгаа юм болоо одоо тэр хүлээлтүүдээсээ болол нэг өөртөө нэг төгс гэдэг нэг юм дүр зураг гаргачаал тэгэл нэг юм 100% нэг төгс гэдэг нэг өөртөө нэг тодорхой биш хэрнээ нэг лаг нэг юм бодцсон. Тэгэл тэрийг олохгүй л дайраад ингээд 100% гацаад байгаа юм болоо. Тэг хамгийн аимшиг нь сонгоо 100% юу вэ гэдгийг мэдэхгүй хамгийн гол нь мэдэхгүй. Дээрээс нь юу амар гэхээр өөрөөлөхөд жишээлбэл 100% юу вэ гэдэг юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бүгдийн 7-оо цэвэрлэнэ гэж бол байхгүй шүү дээ. Тий. Тэгэхэд бол 100% гэж юу вэ гэдэг бол ойлгомжгүй. Тий. Тэгээд тэр нь бас юунд лээ болоод байгаа гэхээр яг өөрөө юу хүсэж байгаа бас мэдэх болоод байгаа юм шиг байна. Яа гэвэл энэ дээр яг нөө сонгож чест аюул чухал юм гаргаад ирлээ. External validation гэж одоо манай коучингийн тий одоо салбарт external validation гэж нэг аюул чухал блок байдаг тий. Тэр нь юу вэ гэхлээр бусдаас цаашаал магтаал хүлээж авч ижил би өөрийгөө зөв явж гин, сайн явж гин гэж дүгнэх гээд байдаг. Тийм. Тэгэл сайхан оролцолтой болчиход байна шүү. Тэгэхээр чи яг хөтэ тэгэл тэнд чинь хүн нийгмийн амьтан юм чинь тэгэл эргэн тойрноо харна. Одоо манай найз тийм газар одоо банкнд ажилд орчлоо гэсэн чинь би одоо хүртэлтэй тэгэл нэг юунд ч юм дээ те нэг газар нэг
байгуулах. Нэг нь оюут толгойд гэж бодчих. Нэг нь оюут толгойд гэж бодчих тийм. За эсвэл тэ ингээл өөстөө нэр маа найз тэнд ажилд орсон тий оюут толгойд орсон гэл тэгсэн чинь би хаач явж байгаа нь тий нэг жижиг компанид ажиллаж байна гэл. Тэгэхээр чин external validation буюу оюут толгойд ажиллах нь одоо карьерийн одоо оргил юм уу хайшин тий одоо хин тэгж тодорхойлсон юм тий. Тэгэл нөө ээж аав нар те нөгөө хамаатан садан одоо эргэн тойрны нөгөө external гэдэг байгаа гадны хүмүүс маань бол те цэцгээ оюутлахад ажил орсон биш тий. Ч одоо хүртэл юу ч юм. Тэгсэн ч өөрийнх нь хүсэл нь бүр оюутлахоо орох шаардлагагүй ч байгаа шаардлагагүй оюутлахад ороод сайхан те өөртөө таалагдаач үгүй ч одоо гэж бодъё те. Тэгэхэд бол нэг external validation буюу одоо энэ шалтгааны цаана юу гэхээр бусдын хүлээлт те бусдын тавьсан нөгөө KPI буюу амьдрал юу вэ гэдгийг хэлсэн тэр одоо социологт бол энийг нийгмийн хэм хэмжээ гэдэг те. Тэгэхээр чи нөгөө бүр өөрийн сонголтоор шүний сонголтоор л яваад байгаа юм шиг айгүй хэцүү мэдрэмж штэ. Тэгээд дурггүй мөрчлөл хийгээ яваад идэг, дурггүй мөрчлөл сураа яваад идэг тийм. Одоо жишээлбэл нөгөө гэр цэвэрлэх рүү очие л та тий. Гэт одоо найз нараа урьж штэ. Найз нараа л урьж байгаа штэ. Уулна тий. Ингээд нэг одоо ариун цэврийн шалгалт биш. Тий 5 гэр бүл тий. За тэднийг ирэхийн өмнө өстө гэрээс мүлхэн тий хамаг хөлс ваасаа гойжуулан гэрээ цэвэрлээ. Тэд нар ирлээ 10 минутын дараа тэр гэр будаа штэ. Дэлбэрэн штэ. Нэгдүгээр та хоёрдугаар тэр найз нар ирж гэн тэгэхэд бол найз нар ирэхэд тэднэрт бол гэр цэвэрхэн байгаа нь сонирхолтой биш. Найз нарт юу сонирхолтой вэ гэхээр ширээн дээр юу байна? Хитэн найз нар ирэх нүү тий. Нөгөөт тэр найз маань шинэ нөгөө тий нөгөө girlfriend-тэй дагуулж ирэх үү? Тийм залуугаа дагуулж ирэх үү? Энэ бол нөгөө хаанаас энэ гэрээ ийм төгс төгөлтөр цэвэрсэн байх ёстой вэ гэдэг ийм өөртөө үүсгэсэн хүлээл таанаас гарал үүсэлтэй вэ гэхээр нөгөө багаас нь яасаа за одоо манай зочид ирэх шүү гэрээ цэвэрлэх. Манайх гэрээ цэвэрлэхээр хүүхдүүд юу гэдэг гэж зочин ирэх гэж байгаа юм уу гэж. Манайд хий ирэх гэж байгаа. Надад бас тийм зовлон байна тий. Би ч гэсэндээ зочид ирнэ гэж тэр зочдыг үзээ яадаг шал угаагаад явж ирсэн дүүх. Одоо бүр ингэж тоглоом мэддэг болчих. Гэрээ цэвэрлэхгүй бол хогч шүү, зочин дуудчих шүү. Тэгдэг болчиход байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө тийм нэг юм байна тий. Тэгэл ажил дээр тэр байна. За тэгээд одоо ханийн тэнгэр гэдэг шиг те нөгөө хайрын юу ярихад бол тэгэл ямар хүнтэй суувал одоо чи амжилттай явж ийн вэ гэдэг одоо би яг энийг нөгөө үгээр хэлэх гэсэн чинь бас гарч ирэхгүй жоон гацчлаа. Ерөнхийдөө бол хинтээ суух вэ гэдгийг бид нар өөрсдөө шийдэх биш өрөөл шийдэх гэдэг шүү дээ тий. Яг үнэ. Нөхөр гэдэг чинь ийм байх ёстой, тийм байх ёстой, тийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг те тэр айлын тэр тэдний охиныг хар. Та тэр найз маань тийм хүнтэй суудсан билээ шүү дээ. Тийм ажил хийдэг тэгдэг. Гэртээ очиод ямар нь бол бид нар мэдэхгүй шүү дээ. Наана харахад гоё байдаг цаана тэр харилцааны ямар ч асуудал одоо тэгсэн мөртлөө ингээл нөхөр нь одоо нэг тийм лаг ажил хийдэг мөртлөө бас цаана халамжтай хүүхдүүдтэй анхаарал тавьдаг тий сайн амнарыг бас зөндөл ээж байдаг шүү дээ. Хичээдэг тийм одоо бас хаяа ингээл нөхрөг голж орж ирчихэл юу болохгүй гэсэн чинь тэр шиг биш гэж орж ирдэг бас нэр байсан шүү тийм хүмүүс байсан шүү. Тий. Гэхдээ хоёр таарч тэгэхээр гайгүй гэхдээ маа нөхөр ингээд юу гэдгийг яг миний хүссэн тийм ажил хийхгүй нэ гэдэг тийм бас орж ирдэг шүү дээ. Зүгээр л нэг одоо механик хийгээд их өөрөө илүү одоо нэг дарга бол гэсэн ч зөвшөөрөхгүй байх ингээд яг тийм бас тэгэхээр нөгөө хүлээлт шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүлээлтүүд нь юу болоод байгаа гэхээр өөрийгөө ч биш бүр одоо ингээд хажуу авиргынхаа олж хэлээд шүү дээ. Тийм үстэй. За одоо өөрийнх нь хүүхд нь онцорхгүй болоод тэгэлтэй хичээлдээ явахгүй болоод тэгэлтэй гэл бас явна шүү дээ. Тэгэхээр чи ямар хор урдаг оруулсан гарч ирээд байна те. Зөвхөн өөрийнхөө хүрээнд биш тэгэл сайхан халдварлал хүлээлт гэдэг чинь гол нь гэдэг чинь. Тэгээ одоо энэ дээр бас нэг айгуу том илрэл байдیں۔ Одоо шалтгаан нь одоо илэрлийн хэлж шалтгаан хэлэх чинь тэр нь юу вэ гэхээр одоо нөхрөө голох. Нөхрөө гол нь гэдэг нь бол би бол дуртай удаа суучлаа гэж бодъё л да тий. Тэгсэн чинь хавь ойрын хүмүүс танаа нөхөр чинь тэгдгүн биш тий, ингэдгүн биш тий, тийм юм биш тий, ийм юм биш тий. Хаста хамар нь монхор юм биш тий, үсэн тий шар юм биш тий.
юу намхын, юу өндрийн, юу бүдүүийн тий. Англиар ярьдаг байжж Францаар ярьдаг юм уу ч гэх шиг тий. Гэл одоо ингээд хүний нүдээр ингээд явна. Тэгэнгүүт хүний одоо нөө external validation гэдэг шиг миний сонгосон нөхрийг бусад зөвшөөрөх ёстой, бусад сайшаах ёстой гэдэг нэг тийм бас нэг шаардлага гараад байна шүү дээ. Тэгээд нөхрөө голоод эхэлж байна гэдэг чинь та өөрийгөө голж байна гэсэн үг. Одоо чи та тий өөрийгөө голж байна гэсэн үг. Яг бол энэ нөхөр чинь чиний сонголт шүү дээ. Тэгэхээр чиний сонголт буруу байна гэд өөрийнхөө хийсэн сонголтыг өөрөө голоод эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр бас л нэг өөрийгөө голж байгаа цаад шалтгаан нь бол өөрийгөө голж далд юу гарч ирээд шүү дээ. Далд нөлөөллүүд нь гарч ирээд шүү дээ. Тийм байна. За тэгээд ингээд юунуудаа бол цаана байгаа шалтгаануудыг бол зөндөө ярьчлаа. Тэгээд энэ дотроос энэ шалтгаануудыг арилгах боломж бол ер нь хомс. Яад гэвэл тэр найз нарын, тэр цагаан сараас цугларддаг тэр хамаатнуудын амийг бид нар таглаж чадахгүй. Бас хэцүү шүү дээ. Манайхан тэгж л стресстэй бас орж ирэн шүү. Яа, цагаан сар боллоо. Яасан гэдсэн чинь. Яасан хүнтэй сууснуу гээл тест шууд ихний айлтал оролт уурчдаг. Манайхан ч тэгэл асуун тэгсэн чинь нэг мэдсэн чи би бас өөрөө асуусан явжсэн шүү дээ. Амьдрал үтсэн анаа болсон чи. Одоо нэг 30 гараад байгаа мэтийг нэг арай нэг болсон да гэдэг охтууд яасан хурц гаш нүгэл өөрөөрөө асуучна. Дараа нь ингээл амаа ирж байгаа юм чи би бас нэг энэ зовлон үдцсэн мөртлөө. Ягаад хүмүүсээс асуугаад байгаа. Харин энэ чинь нөгөө тархдаг. Нөгөө л нэг нийгмийн хүлээлт болчиход байна шүү дээ. Бид нар тэр нийгмийн хүлээлтийн нэг хэсэг нь удаж байгаа шүү дээ. Нөгөөдгөө бүр сайшин юу удамшуулаад аваа явцсан уу? Нэр бас тэгээд байгаа юм чи. Тэгэхээр харин энэ одоо цаад энэ external тий одоо external гэдэг чинь биднээс гадуур биднэрт хамаагүй тий эргэн тойрны гэдгийг бид нар яаж чадахгүй. Хүрээлэл бол бид нар яаж чадахгүй. Тэр одоо эмээгийн үг тий тэр ажлын тий одоо тэр менежерийн хандлага, хамт ажиллаж байгаа тэр одоо хүний тэр шүүмж гэл ингээл янз янзын юмнууд биднийг өөрийгөө голоход хүргээд шүү дээ. Бид нар тэрийг яаж чадахгүй. Тэдрийг бид нар өөрчилж чадахгүй. За яаж өөрчлөх вэ? За энэ хорвоо дээр өөрчилж чадах ганц л хүн байна. Тэр нь та өөрөө. Та өөрийгөө л өөрчилж чадна. За тэгэхээр тийшээгээ орохоос өмнө хүн чинь бас тийм ингээд учир шалтгаанаа ойлгочоод тэгэд үр дагавраа бас ойлгож иж өөр дээрээ одоо эн чинь бас л дахиад нөх хичээл зүтгэл гарна шүү дээ. Тэгэхээр тийшээгээ юу яа одоо хичээн шүү дээ. Тийм тэгэхээр ер нь бол бид нар ямар үр дагавартай вэ гэдэг талаас нь бас та нарт нэг товчхон хуваалцах сонгоо. Тэгэхээр нөгөө өөрийгөө голоод байгаа үр дагавар нь одоо бас нөгөө энергиэрээ бас ярина шүү дээ нөгөөх нь. Энерги судлаад одоо бас 10 жил болцсон хүн. Тэгсэн чинь өөрийгөө голохоор бас нэг юм болоод идэх юм байна. Бид нар дотроо уснаас бүтцтэй. Тэгээд ус нь өөрөө бидний 70-80% бүтдэг юм байна л да. Тэгсэн чинь ус өөрөө их мундаг мэдээллийг юу дотроо ингэж нөгөө хадгалах чадвартай. Тэгээд бид нар өөрийгөө голотохоор бидний доторх ус мууддаг гинэ. Одоо нэг Японы эрдэмтний нэг юм юу идэх юм. Айгуугаа ингээ усыг юу ятсан хөлдөгөөд ингээ кристалл нэг юм зураг авдаг штеп. Тэнгүүд ингээд хайртаг гэдэг ус нь бүр айгуу гоё ингээл бүр цэцэг шиг ингээл цасан ширхгийн ингээд хэлбэр нь айгуу болцоод байгаа байхгүй. Баярлаа гэдэг нь бүр ингээл бас нэг гоё тийм эвтийхэн нэг тийм зүв хэлбэртэй гарч ирэл тий. Тэгснээ бүр ингээл ламдрын ном уншсан тэр кристалл хэлбэр нь бараг л ийм бурхны сентимент харагдах гэдэг чинь хөрхөн. Тэгээд бас нөх Христийн нэг ариун ус гэл нэг юм нэг ариутгаад байдаг ус байт юм. Тэр нь тэгсэн чи бүр яг ингээд усны хэлээр л бараг тэр нэг загалмаанд гарч ирээд байгаа юм шиг айгуу тийм зүв хэлбэртэй. За тэгэнгүүт нөгөө нэг би чамааг үзэн ядж байна буюу голж байна гэдэг ус нь ямар ч структур тэр нөгөө нэг талсныхын зураг хэлбэр нь баггүй тийм болгоцсон. Тэгээ бид тэр зургийг үзүүлж чад хүмүүст хэлдэг байхгүй. Чи өөрийгөө голох юм бол ийм болно шүү. Доторх чи ингэж муудаад байгаа. Тэгэхээр чин бид нар яана би өстө царай алдж байна, хөгширж байна, таргалж байна. Одоо юу гэдгийг өөр яаж голж болох вэ? Би ч өөрийгөө тэгж голд байна. Өөрөө баригдчихлаа. Яг тэдрэн тэгэхээр юу болоод байгаа. Нөгөө батг матг гарлаа гэж тэгэн штэ бас нөгөө нүүрэн дээр барзаагаал явчлаа гэж тэнгуут чинь яг тэр чинь улам муутгаад улам тийм болгоод идэв юм. Тэгэхээр нөгөө өөрийгөө голоод хахад бид нар улам өөрийгөө дотроос муутгаад энерги хөвд тэгж явд юм. Наад чи айгуу сонирхлоо. Яасан чинь шинжлэх ухааны талаасаа бас наадад чи ингэж тайлбарлаж байгаа байхгүй. Яасан чинь ингээд таны эс бүр
таны үгийг сонсдог. Таны бодлыг сонсдог. За тэгээ тэрний цаанд бас нэг айгу цаашаа гүндлүүн явах юм бол далд ухамсар нь танаас команд авдаг. За тэг чи би бүтэхгүй юм байна гэвэл за бид нар бүтэхгүй байх хэрэгтэй юм байна. Тийм хүсэж байгаа юм байна уу? Тий одоо ингээ манай эзэн тий эзэгтэй. Тий бидний эзэгтэй чинь одоо бүтэхгүй гэдэг. Бүтэхгүй юм байна, болохгүй юм байна гэж байгаа. За тэгвэл бүтээж болохгүй юм байна, болгож болохгүй юм байна гэд одоо далд ухамсар маань ингээ дүүртэр шингээгээд авчихдаг. Тэгэхээр чи нөгөө муу бодлороо тэгэл сайхан өөрийгөө улам муутгаад идэв юм байна шүү дээ. Ишүү бас дээрэс нь үр дагавар нь юу болдог вэ гэхээр бид нар өөрийгөө голлоод дутуу үнэлээд байх тусам бидэрт бас орж ирж байгаа сайн юмнууд орж ирэх болчдөг хаагдаад эхэлдэг. Тэнгүүт ингээд бас ингэдэг байхгүй миний ингээд цалин гэрүүлсэн мөнгө басуу. It's always яг мөнгө өөрөө бидний байгаа байдлын илэрхийлэл юм билээ шүү дээ. Явж үж биднийг өөрийгөө үнэлэх илэрхийлэл, үнэлэмжийн илэрхийлэл юм байна шүү дээ. Тэгээд өөрийгөө голлоод өөрийгөө дутуу үнэлээд байх тусам орлого, урамшуулал, шагнал бүр бэлэг ч гэсэн хэрэггүй бэлэг орж ирнэ. Тэгэхээр ч одоо нэг бас гомдлтол л шүү дээ. Тийм биз дээ. Ядаж гоё бэлэг авчмаар л шүү дээ. Тэгсэн чинь өөрийгөө голлоод байвал бас бэлэг нь хүртэл олиггүй бэлэг, хэрэггүй бэлэг. Тэгээд та нар цагаан сарын бэлэг олиггүй бэлэг орж иж ингэж бодож байна уу? Цаад утгах нь өөрийгөө голоод байгаа юм биш үү? Нэг л хэрэгтэй юм орчихгүй дандаа л нэг юм амьс орж ирлээ гэж нэг ярьдаг шүү дээ. Тэр чи тийм үү? За ишээ дээрэс нь бас юу болоод байгаа гэхээр өөрийгөө голохоор нөхөрт надад найзад нэг ингэдэг ихгүй бас над дээр юусэн дандаа нэг юм сонир залуучууд орж ирээд байна гэлтэхгүй ямар гэлтэхээр нэг бол ингээл авгаатай одоо сүүлрэх гээд байгаа юм уу хаашийн нэг бол ингээл нэг юм өөрт нь бодлогдсон хүн орж ирэл нэг бол өөрийг голсон хүн орж ирэл бутлаач ирсэн яг тийм тэгэл бас нэг бол нэг голог өөрийнх нь тэр голж байгаа бодлууд нь л тийм хүн дуудаж орно нөгөө энерги татнаа гэж би бас түрүү нэг ярьжсэн бидний хэртэй бүртгэгтэй бодлууд сорон зулаад тийм хүмүүсийг л татаж орж ирнэ гэдэг шиг бас үр дагавар нь тийм. Тэгэхээр ингээл дандаа голог нэг бол чамайг голох ирчүүд орж ирнэ, нэг бол чинийг голгодох ирчүүд орж ирнэ. Хоёр талаас нь хэлж чадсан уу бисээ? Нэг бол эрэгтэйгээ чи голно, нэг бол эрэгтэй чинь чамайг голно л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо тэгээд голно гэдэг чинь маш муухай юм орооцолтоонд ингээл байгаад байгаа гэсэн болчиход байна шүү дээ, тий? Нэг юм нэг одоо юугаар ярих юм бол энерги нь хэрвээ яг ярих юм бол ингэж байгаа. Ирвэхээр нэг юм юун дотор орчдөө шүү дээ нэг юм агуулдаан дотор. Тэр агуулдаа шиг байгаа байхгүй. Тэгэхээр доторх гой ирвэхийгээ гоо сайхныхаа ирвэхийгээ сэргийх хэрэгтэй юм шүү. Явж. Би нэр наадхан дээр чинь нэг айгуу сонирхолтой юу түүх санчлаа. Яасан гэсэн чи за нэг тэр нэг 10 гаруй жилийн өмнө шүү дээ. America's Model үлээ. Нэг тийм нэвтрүүлэг би яг America's First Model ч үлээ. Top Model үү? Top Model тий. America's Top Model гэдэг. Би нэг сезоныг өстө амтрахаж үзвээ. Одоо завтай байсан байлгүй те. Сонирхолтой санагдаад би ингээ үзлээ. Тэгсэн чи эхлэхдээ тэнд нэг 20-од бүсгүүчүүдтэй ингээ шалгараад ороод ирж байгаа штэ. Тэгээ би тэр чи яг сезоныг ингээ бүтэн үзсэн. Тэр чи тэнд одоо хичнээн ч анги байсан юм те. Одоо мэдхгүй нэг 10 хэдэн эпизод бас байсан. Тэгсэн чинь эхлэхэд одоо би чинь бас дотроо тий одоо энэ үлдэх байх гэл миний бас нэг балет шигтэж байгаа тий нэг энэ байх гэл тэр чинь топ модел гэхэр чинь би чинь нэг гоо сайхан бодоод тий штэ тэгсэн чинь ингээл яваал исэн чинь нөгөө хөөхөн бүсгүүчүүд нь ингээл хасагдаад яваад идэв би бүр гайхаа за энэ Америкчинд одоо ямар сонин ингээд топ модел ямар сонин сонгод юм бэ гэх тэгсэн чинь ингээд явсаар ингээд хамгийн сүүлд үлдсэн 3-ыг ингээ харсан чинь эргээд би хамгийн эхний эпизодтер байсан 20 дотроос ингээ харахад бол хизээч за энэ 3 үлдэндээ гэж хэлэхэргүй 3 нь үлдэж байгаа. За тэгсэн чинь хамгийн эцэст нь тэр 3 дээр ирээд нөө шүүгч нар нь дүгнэлтээ хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэдний гол хэлж байгаа point нь буюу одоо гол хэлж байгаа одоо өнцг нь юу вэ гэсэн чи та нар өөрсдөө харуулж чадлаа. Та нар өөрсдөө итгэлтэй байж чадлаа. Та нар хүний хэлж байгаа зөвлөмж шүүмжийг өөр дээрээ аваад зөв хэрэгжүүлж чадлаа гэдэг одоо ёо миний бүр шар уссаа тэ. Харин би бүр гайхсан юм чинь чадлаа гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө тэр гаднах тэр хөөхөн тэр нөгөө сормоос тэр те нөгөө Полрэгч над руу хараад ирсэн чинь би бүр яг ингээл би чадсан юм шиг ингээл нэг гоё мэдрэмж төрчтэй.
Үгүй нэрээ их гоё юм байна. Тийм тэрэн дээр бол би бүр надад айгүй их юм бодогдуулсан шүү дээ. Яасан гэхэлэр үгүй энэ ч одоо ямар сони юм бэ, энэ ч топ модель гэдэг чинь гадаад төрөх штэ гэсэн чинь үгүй дотоод төрөх юм байна. Тэгээ дотоод төрөх. Дотроо тэр одоо хилтэй шүүгч нар бол үнэхээр ингээ товч тодорхой хэлж байгаа байхгүй. Та нар өөртөө өөрийгөө харуулж чадлаа. Та нар өөртөө итгэлтэй байж чадлаа. Өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд бидний хэлсэн үгийг хүлээж авч чадлаа. Өөрийгөө голох биш. Өөрийгөө одоо чадна гэж бодож байна. Өшөө илүү гоё яаж байх вэ гэдэг дээр анхаарч байна. Би бас нэг юм саналаа болрогч. Одоо нөгөө үр дагаврын хоёул яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь над дээр бас нэг тийм тохиолдолт юм аа, нэг үе мэдээж л байлгаа болох. Би чинь бас ингээл овоо хэдэн жил хийчихэл аврага хийчихэл бас хүмүүс орж ирэнгүүт ингээл за бас ингээд овоо хүмүүсийн асуудлыг шийддэг болчихлоо. Барагтай юм дээр байдаг болчихлоо. Тэнгүүд ингээд намайг ингээд дүн гал нэг юм сигнал өгдөг юм орж ирдэг. Асуудлыг шийдэж чадахгүй ингээл нэг хүн орж ирэнгүүт би ч өстө шууд хинч шулна штэ. Юу ч хийгээгүй юм шиг энэ хугацаанд одоо хэний ч асуудлыг шийдэггүй юм шиг юу ч чадахгүй юм шиг бүр ингээл хинч шулал өөрийгөө бүр өстө ёо өстө сонгоч өстө чадахгүй өстө чи юу энийг энэ ажлыг баг хийх хэрэг байгаа мó чи хөрн өөрөө ийм байж чаад ийм зөвлөгөө өгөх хэрэг байгаа мó гэж бүр амар ингээл нөгөө дардсан билээ өөрийгөө. Тэгэл хүн үзүүлийг гэл ингээл бас ингээл нөгөө залгаж малгаал цаг маг асуунгууд нь үгүй сонгочоос хүн хэрэгтэй шиг байна гэж нэг жоохон яцсан. Үгүй ээ тэгтэл тэгэл одоо дахиад ингээд шийдэхгүй хороод ирчихвэл би яах юм бэ гэл нэг бүр нэг тийм айцсанд ингээд баригдаад нэг эвгүй болт юм блэ. Тэгэл тэр мэдрэмжтэй яг хоги үнэхээр хоги. Тэр надад ч гэсэн тэр тохиолдчихсан шүү дээ. Сонгоо ингээл хүний асуудлыг шийдэж чадчихгүй чадахгүй юм. Тэгээ би энэ хүн тусалж чадсан уу чадаагүй юу гэл ингээл бас өөртөө эргэлзэн шүү дээ. Ялангуяа бид нар чи ямар одоо хүмүүс шийдэж байгаа тий үр дүнгээ яг ингээд бодтоор харж чадах биш дээ. Ингээл чи хүний сэтгэл дотор ороод ингээл тэмтрээд явж байгаа шүү дээ. Хамгийн гол нь гэмтэж болохгүй, зовоож болохгүй тий хугалж болохгүй гэл ингээл баг ингээл нөгөө тархины нөгөө neurosurgery гэдэг шигтэй ингээл тархины юу шиг л дээ ингээл миллиметрээр ингээл явж байгаа штэ. Тэгэхэд бол бас өөртөө эргэлзэх юм гарна гэсэн чинь надад юу тусуулсан бэ гэсэн чинь би чинь нөгөө Аз номхон талаар бүсэд ингээд коучинг хийдэг ийм компанид бас нэг коуч нь болоод явдаг. За тэгээ бид нар чинь бол нэг сард нэг удаа цугларч болж байгаа болохгүй тий одоо яг чив дээр ингээл зовлон жаргалаа ярьдаг шиг ингээл коучнер цуглараад газрын коучнер цуглараад зовлон жаргалаа ярьж байхад би ганцаараа биш юм байна. Яасан гэсэн чи тэнд чинь 15 жил коучинг хийсэн орж ирж байна. 5 жил хийсэн, 2 жил хийсэн тий 5 сар хийсэн ингээл янз хүмүүс орж ирэл. Тэгсэн чинь нэг удаа яг энэ сэдв гарч ирлээ. Яна нэг коуч маань ярьдаг байхгүй юу? Гонконгт ажилладаг. Гонконг тэгсэн чинь тэр маань би одоо ингээд хүнтэйгээ ингээд 3 удаа уулзаад би тусалж чадахгүй байна гэсэн чинь уртаас нь одоо бидний нөө супервайзер буюу нөө ментор одоо монголчууд бид нар менторгээ яриа сурцсан тий тэр маань асууж байгаа байхгүй юу чи өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн үү гэд асуусан чинь нөгөөт нь би чадах бүхнээ хийж чадсан гэж бодож байна. За тэгвэл та тэрэнд эргэлзэх хэрэггүй. Нөгөө хүн нь танаас авсан тусламж дэмжлэгийг өөртөө хэр шингээж чадсан гэдгийг бол та хариуцчихдаг. Харин та өөрөөсөө хийж чадах бүхнээ хийсэн бол та өөртөө сэтгэл хангалуун байж болно. Гэж нэг хэлээ. Тэгээд бид нар чинь тэнд бөөнөрөөс даалгах ташаад нэр тийштэй гэл тэгсэн чинь бүр тэр 15 жил коучинг хийсэн хүмүүс ч гэсэн хуваалцж ам чи над дээр тийм хүмүүс үе орж ирдэ штэ би яаж чаддаггүй. Тийм ээ. Тэгэл би бас өөрийгөө тэгтээ. Чи одоо өөрийгөө бурхан гэж одоо хүн болгоны асуудлыг шийдэн гэж үү? Заануу. Өөрийгөө бас жоохон лаг гэж бодсон юм ааш. Тэр нэг бас юу болоод ингэсэн чинь миний ойлгож байгаа тэр нэг миний эго нэг жоохон босч ирсэн юм шиг байна. Оо би ч өстө бүгдийн асуудлыг шийдэж чадчих шүү хөрхөн шүү мундаг шүү гэл өөрийгөө дэгүүлэнгүүт шууд ингээл нэг юм гарч ирэнгүүт sorry би бас тийм биш юм байна. Тэгээд өөрөө л би бас нэг хитрээд ингэчээд тэгээд байгаа юм болов уу гэж бас бодогдоо явцсан. Эго нөгөө нэг бүнтэ гол шүвийгэл тэнгүүт нь хонголгол. Тэгэхээр тэнцвэртэй байх хэрэгтэй юм шиг байгаа. Тийм санал нийлж чинь. Гэхдээ тэр тэнцвэртэй дээр бас надад төрсэн бодлоо хуваалцчихгүй. Тэг. Маш их проблемтай хүн орж ирэхэд бид нар ганц уулзалтаар одоо чиний уулзалт хэдэн минут үргэлжилдэг. Цаг штэ. За минийх бол бас нэг 60-аас 90 минут нэг цагаас цаг 30 минут. Тэгэхээр
10 жил цуглуулсан проблемыг бид нэг уулзалтаар бол шийдэж та намайг айгу сайхан хөнгөлж. Би ч тэгэхгүй бол нэг цагийн дотор өстэй нэлийн асуудлыг шийтгэл дуржигнуулж ирсэр бол мэрэгжлийн өвчүүдэл за одоо хурд ирээд байгаа. Гэхдээ энэ чинь энэний чинь цаана бас чивтрийн сэтгэл байгаа л да хүнд тусалчихсан ингээд хамаг байдгаа шахвал. Гэхдээ тэрний цаана бол дахиад нөгөө манай өнөөдрийн эпизодын нөгөө гол сэдв гараад ирж байна шүү дээ. Өөрийгөө голох. Энэ өөрийгөө голно гэдэг маань бол бид нар хээр арал дээр ганцаараа очиж амьдрах. Эсвэл хээр одоо хээр ингээ мал дээр гараад те ингээд ганцаараа амьдрдаггүй юм бол эргэн тойронд нөгөө external буюу эргэн тойрны хүрээлэл байгаа тохиолдолд заавал ямарваа нэгэн дохио орж ирнэ, шүүмж орж ирнэ, харьцуулалт орж ирнэ. Тэгэл бидний өөрөө өөрийгөө голох тэр сэтлийг ингээд тэр санааг одоо хууч өвчнийг те заавал хөдлөх нь. Тийм тэгэхээр бас нэг үр дагаврыг би ингээ анзаараад хараад хүслээ ойлгож чадах болчиход байгаа байхгүй хамгийн хэцүү нь. Би өөрөө яг энэ дуртай юм уу? Би өөрөө яг энийг хүсэж байгаа юм гэдгийг мэдэх болчиход нөгөө нэг хүрээлэлтэй оролцолтод байгаа шүү дээ, тий? Үр дагавар нь явж. Тэгэхээр нөө түрүүний Twitter-ийн яриад байсан те сайхан амьдрал гэж юу вэ? 10 машинтай болохыг сайхан амьдрал гэдэг нүү. Нэг машинтай авахыг сайхан оюу толгойд ажиллахыг сайхан амьдрал гэдэг нөө гэж. Тий. Урт үстэй царайлаг гэж үзээд байна уу? Урт сормуустай царайлаг гэж үзээд байна уу? Эсвэл бие гоё ингээ хувцаа гоё зохицуулаад аваад явж штэ тий. Өөртөө зохисон стилийн мэжэл болох хэрэгтэй байгаад байдаг. Тий. Тэгэхээр бас нэг тийм нөө KPI гэдэг нэг одоо сүүлийн үед чинь ер нь хаач очсон би чинь нөө сургалтууд гэдэг чад бол ерөөсөө хаас агуул компаниудэр нэг KPI одоо тэгээд ялангуяа жилийн эцэс болж байгаа зүгээр хаас агуул KPI хувийн KPI банкын KPI тий үнэлэмжээ харахгүй тэгэхээр чинь тэгэл тэрний л асуудал хөндөгдөд байгаа юм да тий наадхан дээр чинь би нэг түрүүн чи нэг бас нэг айгу том сэдв хүндсэн. Гэхдээ бид нарт энэ холбоотой хэсгээс навч эго. Чи нэг дээр надад нэг эгоны тухай нэг гоё юм хэлчихсэн шүү дээ. Юу лээ? Эго хизээч. Эго гэдэг юмыг бид нар ингээд дарах гад оролдсон юм байна. Бас эго гэдэг юмыг байхгүй болох гэж үзэх гэдэг юм. Тэгсэн чинь эго бол зайлшгүй байх ёстой. Эго байж ч хүнд амьд явд юм байна л да. Тэгээд эго ер нь юу вэ гэхээр бусдаас онцгорох чадвар, бусдаас илүү байх чадвар. Яг л биднээс нэг хүрээл дундаагаа нийгэм дотороо олонний дундаагаа болохоор олноос би юураа ялгарх вэ гэдэг нь эго тэр үед хэрэгтэй юм байна. Тэр үед шиг ер нь эго бежиж бид нар бусдаас онцгорд юм байна. За тэнгууд бас нөгөө тэрийг нөгөө тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэдэг байгаа нь болохоор хит их дүгийж гарч ирэхгүй дүгийж эготно гэдэг байгаа чи ерөнхийдөө цаад тутган зарим хүсэнтэй эго гэж юу гэдэг юм бэ? Тэгэхээр тэрийг ингэж тайлбарлая. Би болж ийл бусд нь хамаагүй гэдэг байх ёсгүй маа. Бид нар нэгэнт нийгмийн хүрээллийн олонний дунд байдаг хүмүүс учраас бас нийгэмтэйг нийцэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Би л болж ийл та нар хамаагүй та нар өгсөн чи би амьд ээж явах ёстой гэдэг чи бас эго болчихд юм байна л дээ. Миний л зөв та нарын буруу. Тэнгүүтээ эго бүр доошоо очихоор та нар мэдээ би мэдэхгүй болчих гээд байдаг байхгүй юу? Би хин ч бишээ болчиход байдаг байхгүй юу? Тэгэхээр нөө тэнцвэртэй авч явна гэдэг нь өстой бас нэрийн мяндсан ухаан болчиход байгаа юм хэцүүтэй. Яг тэр хүрээлэлтэд зөгцөж амьдрах болчиход байгаа. Тэр хүмүүстэй зөгцөн, үйл явдалтай зөгцөн. За бүр бэлий одоо нөгөө цагаа гартан зөгцөн. Агарын даралтад зөгцөн. Тэгэхээр маш нарийн мэдрэмж очиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь тэрийг яг ингээд гоё ингэж нөгөө одоо юу гэдэг өнөөдөр 30 градустай тийм хувцастай байна, өнөөдөр бороотой тийм хувцастай байна гэдэг бид нар тийм юу байхгүй. Цаанасаа зааварчлага авахгүй, хүн болгоных өөр байхгүй юу. Тэгэхээр өстө өөрийнхөө мэдрэмжээрээ судалгаагаар ажигласнараа л явах юм шиг байна. За тэгвэл хоёулаа одоо нөгөө зөвлөмжүүд өгөхөөгөө орж эхлэе. Гэхдээ тэрнээс өмнө хоёулаа үр дагавруудаа бас нэг базаад тийм ингээд нэг дүгнээд хэлэхэд тийм ингээд хоёулаа ярьснаасаа бодоход бол ямар ч үсэн өөрийгөө те одоо үр дагавар нэг үр дагавар нь штэ айгуу чухал үр дагавар нь өөрийгөө үгүйсгдэг байх болгодог өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд дурггүй те ер нь өөрийнхөө мэдлэг чадвар хүсэл хүсэл одоо нөө дислайк гэдэг штэ те одоо юунд
өөрийнхөө доторх хүнийг одоо үүсгдэг тийм нөгөө саяны чиний хэлээд байгаа нөгөө эго за та нар л мэдээ гэдэг тийм доош орчиж штэ. А нөгөө талаасаа илэрдэг нь эго нь ингээ хит өндөр болоод би өөрийгөө бусдад харуулах хэвээр, үзүүлэх хэвээр, би нотлох хэвээр гэж зүтгэлдэгдэг. Би л чаддаг, та нар чадахгүй гэдэг тийм юу. Тэгээд тэр нотлогооны бас нэг өөрийгөө бусдад харуулах нотлохын бас нэг хэцүү биднэрт үр дагаварт нь эргэл нөгөө санхүү штэ. Одоо нөгөө цэцгээ ойдлогод ажиллаад юуны гүүчигийн цүнх барьцсан. Тэгэхээр би энд ажиллаж байгаа ч гэсэн би цэцгээс юугаараа дутдیں۔ Би бас тэр гүүчигийн цүнх авна гэх. Жишээлбэл тэр мөнгийг өөр юмд зарцуулах нь өөрт нь илүү байсан боловч хүнд гоё харагдах гад. Тий, өөрийгөө биш харагдах гад. Тий. Тэр нэг гүүчи гэдэг нэг 5 үсгийг өөртөө авч явахын тулд тий өчнөө мөнгө. Тий, болгон шүүх мөнгө бас ахуулаад юм байна. Манай тийм мэмгнээс ахуулаад тий. Бэн. За тэгчээд нөө өөрийнхөө хийсэн сонголтуудад эргэлздэг. Одоо түрүүний бит хоёрын ярьсан тий ингээд авч суусан нөхрөө тий ингээд тэр нөхөртөө эргэлзээдэг. Тий, зөв сонголт хийсэн үгүй юу дээ эргэлзээдэг. Тий, тэр нь өдөр тутмын хэрүүл болж илэрдэг тий. За тэгээд хүүхдүүд дээр нөгөө contagious гэдэг байгаа шүү дээ тий ингээд тархдаг. Тэгэхээр чин хүүхдүүдийнхаа дүнг гол нь хүүхдүүдийнхаа бие авч явж байгаа байдлыг гол нь дуулж чаддаггүй энэ гол нь өөрөө дуулж чаддаггүй хүүхд гаргачаад тий. Тэгэхээр нөгөө хүний үгийг өөртөө хэтэрхий өөртөө хэтэрхий нөгөө нэг нөлөөлөл болгож орж ирээд шүү дээ тий. Одоо над дээр бас нэг юм орж ирээд тийм хүмүүсийн дүнлэлтэнд хэтэрхий нөгөө нэг яачаад байдаг. Өөрийгөө өөрчлөд эхэлдэг. Одоо нэг гоё ингээл өсөөд засуулаад нөгөө нэг өнгө болгоцсон юм байна л да. Одоо нэг шар гэж бодъё л да. Тэгэнгүүт ингээл өөрт нь таалагдаад байгаа. Айгуу гоё зөгчин хөөх би ч өстө харин ч нэг ингээл нүүрний гэрэл бүр ингээд улам гоё харагдаал улам нүүр цогцолтой тий ингээл гоё харагдаад байна. Тэгээ ажил дээр очсон чи хүү юу амир шар болгоцсон юм бэ гэл нэг хүүхээ хэлчихдгийг. Тэгэнгүүт дахиад л найз нь юу ээ шар өнгө чинь одоо чамд зөх уу гэл өөрт нь харахад зөхөөд нь уучлаарай. Өөрт нь таалагдаад. Тий, өөрт нь таалагдаад байна. Тэнгүүд нөгөөт чинь өөрийгөө голсноосоо болоод юу ячиж байгаа юм чинь буцаад харуулгач байгаа юм чинь. Тэгэхээр тэг хэрэг байгаа юм гэдэг. Тэгэхээр үр дагавар нь ингээл өөрийнхөө хүслээ хүртэл боловчод шүү дээ. Өөрийнхөө хүслийг хүртэл. Тийм. За тэгчээд өөртөө байнга эргэлзэх нь бас нэг айгуу том үр дагавар тий. Би ингэсэн зөв үү буруу юу? Тий, одоо би жишээлбэл энэ тайланг ингэж хийсэн зөв буруу юу? Би тэр хүмүүсийн өмнө гараад ихтгэл тавьж байхдаа тэгж хэлсэн зөв буруу юу? Би өөр нь энэ шүүб авч өмссөн зөв буруу юу? Би энэ гудамжаар явсан зөв буруу юу? Сонголт хийж тахалчаад байна шүү дээ нэг гэсэн да. Яг бол нөө external validation орж ирэх тий. Орж ирэхээс ингэ байнга айцтай болчихдог тий. Тэгээ тэр нь бол өөрийн үгүйсгээд тий шүү дээ. Тийм байна. Хэцүү юм бэ хүмүүс минь. Өдөл өдөр тутам. Тий. За түүлийн байдлаас хурдан гарьяа. Нэг мэсэж хоёлаа санаалсан. Яг нэг юмнууд нь бодогдоо явсан. Яг чи тэр хууч өгч зэтрхтэй нэр яах гэдэг. Тэгэхгүй хаа. Ястан нэрээ хоёулаа тий хоёр дээр нэмэн хоёр бол дөрөв биш дөрөвс илүү шүү. Айгу. За тэгвэл хоёулаа юу л орё л та. Одоо нэг нь энерги талаасаа нөгөөх нь болгох тий сэтгэл санааны хөгжим талаасаа гэд зөвлөмжүүд үгүй. Тий. Чи эхлэх үү би эхлэх үү? За та хэл. За тэгвэл би эхлэхдээ нөгөө KPI руу л орно шүү дээ. Тий. За KPI гэвэл би шинжилээр одоо шинжил төгсөж шүү дээ. Одоо яг нөгөө хүүхнүүд маань шинжлийн палажаа сонгох, шинжилдээ бэлтгэлөө орж шүү дээ. Тэгэхэд бол би шинжилээр нэх гоё болцсон байх хэвээр. Тэгин шинжилэл хамгийн их гойдог хэсэг юм чинь. Хамгийн гойдог. За тэгвэл тэр гоё гэдэг чинь юу вэ гэдгээ KPI-д. Тэ? За турмаар байгаа бол хэдий их турах юм. За палаж ямар палаж өмсвөл чамд өөрт чинь таалагдах юм. За мэдээж хэрэг өрөөлт бол таалагдана. Гэхдээ тэр ямар палаж вэ? Тэгвэл одоо ингээл хүүхнүүд гадуур явдаг. Тэгэл ингээл юу хүсэхгүй байгаагаа мэдээд идэг. Юу хүсэж байгаагаа эхлээд гаргах хэрэгтэй. Тэгэхээр баларч KPI гэдэг чинь стандартаа тогтоох юм болчиход байна тий. За үсээ ямар болгомоор байгаа. Одоо эртнээс өөрөө тэрийг сонгоод тэгээд сонголтуудаа хийнэ. Гоё тийм стандартын төлөвлөгөөг нэг шинэ гаргах юм ба штэ. Тэгээд дүнийг нь тавих юм бол хамт олон тавих юм уу? Өөрөө тавих юм уу? Яг уу
Thank you for asking. Гэтэ яа гэвэл түрүүн чи нэг юу хэлээд байгаа шүү дээ тий. Ингээд эргэн тойронтойгоо бид нэр цогцож амьдрах хэрэгтэй тий. Балансаа олох хэрэгтэй гэх. Тэгэхээр external validation зайлшгүй биднэрт орж ирнэ. Зайлшгүй биднэрт дүн тавина. Гэхдээ зөвхөн гадны хүмүүсийн дүнгээр бид нар явах уу? Бас бид нар өөрөө өөртөө тэр нэг удирдах зүйлийн ширээний нэг сандал дээр нь очиж суумаар л шүү дээ. Тийм ээ тий. Тэгээд нэстэ аяг кофегоо барьж очиж тэнд суугаад тэгээд дотроосоо internal validation буюу гаднах хүмүүс нь чиний үсчин шар онцгүй штэ гэхэд бол би энэ шар үсэндээ дуртай гэд өөрийнхөө бас дүнг тавина. Түүнээс өөрөө дуртай байсан ч гэсэн бусдын дурггүй гэх юм бол тий. Тэгэхээр бас би өөрөө юу хүсэж байгаа билээ бусдын нөлөөнд бүр нэг автахгүйгээр нэг эвтэхнэрл тэрийг зохицуулнаа л гэдэг болоод байна шүү дээ тий. Миний ойлгосноор тий. Өөрөөр ганцхан гадны хүмүүсийн тий нөгөө эргэн тойронд байгаа хүмүүсийн үнэлгээгээр өөрийгөө харах биш. Өөрөө өөртөө бас үнэлгээ тавьж сурна. За одоо чинь тэгвэл би ингэвэл яах вэ боловч. За одоо ингээд нэг хаяа ингээд шинжлэлийн арга хэмжээнд нэг ордог байх үед ингэдэг гэсэн. Бид нар ч өстө тогс тогруу цэцэг жимс шиг ганглал ингээд очингууд зарим ингээл хүмүүс ингээл яг байдгаараа ингээд үрээд ирдэг байхгүй юу? Тэгэхээр тэр хүн өөрийгөө голод тэнүү яагаад вэ? Өөрөө өөртөө ийм байх нь тэгэл хангалт. Өөрөө өөртөө дүн тавьж байна. Яг гэхдээ тэр тухайн хүн бол ямар байдлаар өөрийгөө авч явж чинь гэдгээс шалтгаална. Би бас бодлоо нэг талаасаа тэр хүн болохоор надад энэ нэвтийхэн байна гэж шал тоохгүй явж шүү. Тэгэхээр өстөө өөрийгөө голдгүй нэг хүн баг шүү тий. Нэг бол би гоёч ч нэмэр байхгүй. Бүр нөгөө тал. Бүр нөгөө тал. Тэгэхээр яг бүхэн хоёр талтай юм чи. Бас тэгэж болох нь. Миний бас нэг өөрийгөө нөгөө үнэлэмжээ нэмэх нэг одоо нэг өөрийгөө голох үед хэрэгэлдэг нэг арга байт юм а. Тэгэхээр би ингэж зөвлөд өгдөө. Ойр дотны ингэж итгэдэг хүмүүсээс хамт ажилладаг ч юм уу найз нараасаа чи миний юунд дуртай вэ? Миний юу чамд таалагддаг вэ те? Чамд би яаж тус болж чаддаг вэ ч гэдэг юм уу. Тэгэд ингээ хүмүүсээс ингээ асууж байгаа гэдэг тэгдэг. Тэгэхээр нөгөө хэд чи ингээл хүүши чистэ ингэж чаддаг штэ тэгэж чаддаг штэ гэл нэг гоё юм л дээ. Одоо чинь би яг тэрийг хийж үдчихсэн байхгүй. Тэгсэн чинь соёнгогч та айгүй гоё ингээл юм ярьдэн штэ гэл тэгнэ. Тийм үг л тэгсэн. Би ч одоо тэрийг байдаг юм гэж бодоод байгаа шүү дээ гэсэн чинь үгүй шүү дээ та бүр шүү дээ нүдэнд харагдтал ирдэг байхгүй. Бүр ингээд тогтоогод авчдаг шүү дээ. Тэр чинь бүр ингээд дүрсэлж бүр кино шиг ирдэг байхгүй юу гоё гэл. Нэрээ тийм ингээд бодлоо. Тэгвэл би тэр чинь чадвар гэж бодохгүй байгаа шүү дээ. Гоё гэж бодохгүй зүгээр байдаг юм. Хоёрдугаарт нь юу гэж хэлсэн гэж та хүний зовлон айгүй гоё сонсд юм а гэдэггүй. Гэхдээ хүн болгон сонсдог шүү дээ. Би ч нэ өөрийгөө чаддаг юм а. Хүн болгонд байдаг л гэж боддог гэсэн. Үгүй та бүр сонирхож сонсд юм а. Та дараа нь бүр нөгөөтг чинь нэр юу болсон бэ? Гайгүй юу болж гинүү? Ингэсэн үү тэгсэн үү гэж асуудаг байхгүй. Танд бүр ингэ ярмаар санагдтал та ярьд юм а. Бас тийм гэл. Тэгэл ишээ бас нэг юу яриад байлаа. Та нөгөө нэг өөрийнхөө сурсан юм а бусдад айгүй гоё ингэ заах дуртай. Би л болж болоо гэл те би л энийг сурцсан гэдэгхгүй та бас ингээ бусдад их хуваалцах дуртай шүү дээ. Тэгэл ийм нөгөө цаг хэмнэхтэй нэг үр дүнд илүү хурдаг тийм аргууд их гоё болоод ингээд бидэрт их гоё заадаг шүү дээ. Нэр тийм. Тэгэнгүүт нь би ингээл тэгэхгүй. За ингээл одоо чинь минийх ингээл 3 юм цугларчлаа шүү дээ. Мэдээж тэрнээс илүү ч цугларч магадгүй. Тэгэхээр тэрийг бүр ингээ бичиж тавьчих гэдгийг. Тэгээ яг ингээд мэдээж бид нар дандаа нөгөө ингээ голохгүй бас явж чаддгүй юм а. Тэгээд нэг тийм голдог үе мэдээж гарч ирнэ. Тэнгүүтээ тэрийг хардгийг. Би ч нэр юм штэ. Тэгжиж буцаж ингээд нэг ядаж нэг хинч биш гэдэг нөгөө нэг суур болсон тэр миний 3 юм ингээд одоо намайг ингээд буцаад ингээд тавих гэж оруулж ирээд нэрээ хүнтэй уулзах юмсан гэдэг нөгөө юмнуудыг оруулж ирдэг. Thank you. Яасан гэсэн чи яг нөгөө KPI-ийн цаана одоо миний тэ ингээд үйлчлүүлэгчтэй над дээр орж ирж байгаа хүмүүстэй сургалтын дээр ярьдаг айгуу том чухал сэтгэвч чээс айгуу гой гаргаад ирлээ. Тэр нь юу гэж миний үнц юм. Миний үнц юм. Тэр бол би тэр үнцнийг бүтээх гэж хэдэн жил зүтгэсэн. Тэг хичнээн шүн суусан. Хэдэн удаа уйлсан. Тэ энэ бол миний чадвар, миний сэтгэл, миний хандлага, тэ миний одоо үнц юм. Тэгэхээр өөрөө өөрийнхөө үнцнийг өөрөө өөртөө гаргаж ирэх. За гаргаж ирэхдээ өөрөө гаргаж ирнэ. Итгэдэг те ингээд шудраг хэлж чаддаг те шудраг гэдэг нь болохоор шүүмжил шудраг биш те ер нь бол ингээд байгаа юм байгаагаар нь хэлж чаддаг. Яг тэр ингээд мэдээлэлд цуглуулаа. За тэгээд миний үнц нь юу вэ гэд. За би тийм те миний чадвар юм миний гадаад дүр хүндтэй гоё юм байна.
би ингээд ийм одоо эцэгтэй хувьд бол би ийм, эхнэрийн хувьд бол би ийм, ээжийн хувьд бол би ийм гэд өөрийнхөө тэр үн цэнийг гаргаж ирчээд та арслантай авдартаа хий. Тийшээгээ хин нэгэн бохор гараараа орохгүй. Одоо нөгөө external дотор чинь эргэн тойронд байгаа чинь сайн сансан хүмүүс байна тий. Зүгээр нэг ингээ явуулын тий. Эсвэл бүр ингээд хар санаатай ч хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр эргээд нөгөө KPI дээр очиход нэгдүгürt бол үн цэн өөрийнхөө үн цэнийг тэр хүмүүсийн тий ингээ явуулын одоо сэтгэл нь тийм сайхан биш хүмүүсийн үгээр өөрийнхөө үн цэнийг унгахгүй байх. Тэгэхээр тэр үн цэнээ босгочоод яг чи дэлж ш 1-р 2-р тийм тэгэл өөрөө тэрийг тэр болгоо олж хардаг хүмүүсээс нь цуглуулж аваад бичиж аваа. Өстө чиний бол бичиж аваад би бол арслантай авдар хэлчихлээ. Чи бол бичиж аваад хаана хадвал хөргөгчөн дээр наа гэдэг юм бэ. Thank you. Одоо нүдэнд харагддаг те нэг юм би өнөөдөр очиод ер нь хөргөгчөн дээр наа. Тийм хөргөгчөн дээр тэгсэн чинь бас одоо таныг бас ингээ үн цэнгээ ярьсан чинь бас нэг юм санаад орчлоо. Хүмүүс өөрийгөө чаддаг юмтайгаа одоо над чиг штэ чаддаг гэдэг юм байдаг юм гэж боддог байхгүй. Тэрийг нэг том үнцэн гэж боддог байхгүй. Тэгэхээр тэрийг хаанаас олж болох вэ гэхээр одоо нэг хамгийн наад захын жишээ зүгээр нэг зурхаанууд үздэг штэ. Одоо жишээл би ч одоо өхрийн орд гэж бодъё л та. Тэнгүүд өхрийн ордны тийм гэж нэг юм яригдэн штэ. Тэнгүүд мэдээч тэр нь 100% таарахгүй. Ядаж нэг 50% таарна. Тэдрийг бичиж авчих. Одоо хүмүүс хэлэхгүйсэн чамгүй чи өөрөө тэрийг зөвшөөрж байгаа юмнууд байдаг шүү дээ. Одоо өхрийн ордныхын юм тогтвортой одоо юу гэдгэлээ бас залах уу. Бас таваараа юм хийх дуртаач гэдэг юм уу. Нэг үнэнч найз нарч гэдэг юм уу те нэг юм өхрийн орднуудын нэг юм тодорхойлолт зөндөө юм бийдгийг. Ядаж одоо нөгөө өөр хүнээс бас асуухаасаа бас ичээдэж магадгүй тийм биз дээ. Тэнгүүтээ тэр нэг юм зурхаа мурхаа одоо нөгөө хүнийг тодорхойлдог юм тоон зурхаач байна одоо юу ийдгийг тийм нэг тодорхойлдог юмнуудаас ингээд аваад тэгээд яг чамд таарад байгаа юм шиг нэр би бас тийм шүү гэж боддог юм бас нэмэж өчөж байна. Тэр нэр зурхаанууд чинь бас нэг айгүй гойгоор ингээд тодорхойлдог шүү дээ. Нэрээ тийм шүү дээ. Нөгөө хүний зарим хүмүүс тэгж илэрхийлж чадахгүй байгаа юмнууд нь бас байдаг шүү дээ. Тэ нөгөө хүмүүс яг нэрээ тийштэй гэдэг нөгөө тэрийг харчаад нэрээ тийштэй гэдэг юмшлээ яг ингээ өөр хэлэхээр тэрийг нөгөө байдаг юмнууд байдаг шүү дээ. Тэдрийг бол зурхаанаас бол тарж болох юм билээ. Нэг бол нэг зурхаа биш юм гэхэд өстө тэр тоон зурхаа нь өөр юу гэж болох нэг юм хүнийг тодорхойлсон нэг юм асуумжууд үүдээ. Тийм нэг сэтгэл зүйн бас нэг юм тайпууд байгаад идэв шүү дээ. Тэднэрээс бас олж харж болох юм билээ. Тэгэхээр тэгж болно шүү нөхдүүд минь ээ. Хоёулаа нэрээ Instagram дээр тийм гоё хүмүүс өөрийгөө тодорхойлж өөрийнхөө давуу талуудаа олж харах тийм асуумжууд үүдийг тэднээс бас тавьж болох юм биш үү? Бас эдгээр хөөрхөн бүсгүүчүүдэд туслаад. Тий. Би ч одоо нөгөө сүүлийн бас нэг зурхаа хийдэг болсон чи тэрэн дээр бас их гоё юмнууд гарч ирдэг, чадварууд гарч ирдэг. Тэгээд манай хүмүүс яагаад сэргэж гарч ирдэг вэ гэхээр тэдний хэлэхээр тэр хүн чинь ингээд шууд нөгөө чадварууд нь ингээд гялцаад өвчдөг байхгүй. Тэгэнгүүт дотроосоо гэрэлтэй өвчдөг. Тийм шүү дээ. Чиний зурхаач ястаа гоё шүү дээ. Би ч ястаа нэр гэрэлтэй явцсан. Тий. Тэгээд гэрэлтэй явчихсан. Өөртөө бас нэг медаль наацсан уу юу? Тий, нэг охин бүр тэгсэн шүү. Сангагч би амьдралдаа ингэж магтуулж үзэг юм байна. Үгүй би чамайг магтаагүй шүү дээ гэсэн байхгүй. Би чамайг магтаагүй шүү. Би зүгээр байгаа юмнуудыг чинь л хэлээд байгаа шүү гэсэн. Наадах чинь бүр айгүй гоё магтаал шиг орж ирлээ. Хөөхөө. Тэгэхээр нөгөө тэр чинь нөгөө бид нар бас нөгөө магтаалд бас итгэхгүй нөгөө өөрийгөө голоод бас магтаалд итгэхгүй бас тохиолдлууд гарч ирж штэ. Хөөхөн гэдэг авчлаад үгүй гэдэг. Тэгэхээр яг тэр зурхаан дээр чинь хизээ язааны нөгөө батлагдсан юмнууд байдаг болохоор тэгээд яг мэдээж 100% таарахгүй би бол тэрийг бол яд хүлэн зөвшөөрт яа. Тэгээ чиний зурхаа чинь одоо үзүүлсэн хүмүүс нь бол мэдж байгаа. Би нөө үзүүлсэн болохоор мэдж байгаа. Одоо ингээл нэг Facebook гэрч дээр тэ Google гэрч дээр ингээл нэг зурхаа гээл тэ та 11 сар турсан бол тийм хүн ингээл нэг абзац явчихдаг шүү дээ. Чиний чинь бүр тийм биш шүү. Чиний бүр ингээл одоо гаригаар нь гарч нэрвчилж гарч ирдیں۔ Тэгээд их гоё нөгөө ялтчгүй тэр нь байгаад идтгий. Ёстой надад чи худлаа гэдэг юм барагтай байдгүй. За яг хэрвээ байхгүй бол тэр хүн өөрөө мэдэхгүй тэрийг бүр оролдож үзээгүй л юм гэдэг. За тэгвэл хоёулаа өөрийнхөө үн цэнийг тодорхойлох. Тэгээ нэгдүгээр өөрийнхөө KPI-г тодорхойлох гэсэн тийм. Одоо энэ богино хугацаанд тийм ингээд өөрийнхөө хөгжил, дэвшил, амжилт, аз жаргалыг юугаар хэмжих үү гэдэг KPI-удаа тогтооё. Хоёр дахь нь болохоор өөртөө байгаа тэр үн цэнээ тодорхойлж одоо тодорхойлж шүү дээ нөө тодруулж гаргаж ирэх. Илэрхийлэх тийм. Тэгээ тэр нь өөрөө одоо дотных нь те ингээд өөрийнх нь итгэл даасан өөрт нь сайн сансан хүмүүсээс за дээрэс нь зурхаагаар дээрэс нь асуумжуудаар те одоо ч нэг зөндөө асуумжууд идэм чи тэгэхээр өөрийнхөө үнцнийг тодорхойлчоод тэрийг эрхэмлэнэ зүг хөндлөн те
итгэн бас нэрээ тийштэй гэдэг. Тэгээд өөрийгөө итгүүлэхийн тулд хөрөгчөн дээр нана. Нэрээ санаас би чинь Америкт байж байхдаа нэг тэнд чинь нөгөө байр рентэлдэг штэ. Тэгсэн чинь ингээл нэг байр рентэлэхгүй юу. Тэгсэн чинь ванны өрөөнд нь яваад орсон чинь толиныхын дооталт Hello gorgeous гэдэг стикер наачиж. Тэгээд би ингээл тэр чин байр рентэлж байгаа хүн чинь тэр Hello gorgeous нэг чухал биш штэ. Тэгсэн мөртлөөсөө тэгэл байн нүдэн тийшээ явж очиод тэгсэн чи эцсийн бүлэгт яасан гэж өглөө болгон би тэрийг харсан чинь би нэрээ өөртөө gorgeous санагдсан штэ. Та ёстой надад гоё санаа оруулчлаа. Би нөгөө ус тайлбарладаг гэж ярьжсэн штэ. Одоо нөгөө бид нар доторх усаа муутах юм аа гэж ярьжсэн штэ нөгөө хөрөөгөө болохоор тэгээд нөгөө арга нь болохоор тийм бидэг байхгүй юу. Өөрийгөө талент хараад би ямар хөөрхий юм бэ? Би ямар туранхай юм бэ? Би ямар үзэсгэлэнтэй хөрхөн бүсгүй вэ? Намайг залуучууд хараад ухаалтаж өнөд байна. Нөө юу хэлээ нөгөө нэг Орсын нэг кино байдаг шүү дээ. Би хамгийн сэтгэл болом хөрхөн бүс үзсэн чинь эдний юу хинч мэдтэн блэ. За. Яг нэг тийм кино байдаг гэхээр 2-3-наас асуусан мэдээгүй шүү. Тийм үү. Тэгвэл тэгэл нөө Prince Woman гэж явчихлаа тий. Тий, тэгэхээр тэр юугаа хилэн одоо хүртэл телевизээр гарч л дээ үздтүүл юм байна л. Мэдгүй харин үздтэн билээ. Ямар ч надад тийм 2-3 мэдээгүй хүн гарч ирсэн. Тэгээд тэрийг нөгөө хилэн штэ тэнгуут ингээд нөгөө дотор ухаан ингэдэг гинэ, цочдөг гинэ. Одоо чи ямар хөөрхий юм бэ гэх тэнгуут энэ одоо яар даа. Жохон гайхдаг гинэ. Тэгээд нөгөө мянган удаа нөгөө үгийг хотлоо үгийг яриад тахаар итгэдэг гэдэг шиг доторх нөгөө нэг энерги нь итгэхэд эхэлт юм бэ. Би ямар хөөрхий юм бэ гэл. Хөөх ямар хөөрхөн сэтгэл болон бүсгүй вэ гэл те. Хөөх ямар гоё гуайлаг юм бэ гэл дахаар нөгөөх нь ингээд баг багаар итгэсээр байгаа. Сүултээ юу болдог гэхээр идж байгаа хоол хэрглэж байгаа юм өмсөж зүүж байгаа нүдний харц зэдэр нь өөр болоод эхэлдэг. Доторх энерги бид нар өөрчлөлт эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө муудцсан уснуудаа бас юу янзлдаг байхгүй. Тэгээ муудцсан усн дээрээс би ингэж хэлдэг. За муудцсан ус хизээс сэргдэг вэ гэхээр хөлдөөж байгаа тайлуулж байгаа дахиад хөлдөөхөр нэг чуучаа нэг юу яд юм байна л да. Тэр нөгөө талстай болд юм байна л да. Тэнгүүд нь бид нар ямар өөрийгөө хөлдөөлтэй нэш гэдэг. Гэхдээ чинь өнгөрсөн эпизод дээр нэг айгүй гоё тийм үйлтэй нэг үйлүүд хэлэгдсэн шүү дээ. Тэгэхээр чинь тэр үйл нь энэ байхгүй юу? За. Тэгэхээр нөгөө нэг өшөө ямар гоё үйл вэ? Би бас сурмаар л өөрийгөө голдог дээр харин тэр талент хараад би чамд хайртай гэж хэлнэ бас. Би чамд хайртай. Би чамайг бүх муутай, сайнтай, бүх алдаатай, онотод би чамд хайртай гэд өөрийгөө тэрвэрэд яг үнэ бас нэг дахиад ингээ хоёр дахь юм биш үү? Талентыг хэлчихэд өөрийгөө цээжээрээ бүр ингээ илнэ. Тэгэхээр нөгөө бид нар чинь бас нөгөө юм мэдрэхүү бас нөгөө оролцож байгаа байхгүй зөвхөн хэл яриа биш, нүд биш. Яг ингээ мэдрэхүү ингээ оролцохоор ингээ нөгөө өөрийгөө махтах болгондоо өөрийгөө илэх юм байна л да. Цээж ингээ илэхээр дараа нөгөө би юу яаж хүлээж авдаг гэхээр би зөв хийсэн байна, би мундаг юм хийсэн байна гэд ингээд нөгөө тайвширдаг юм гоё махтал авсан юм шиг тийм мэдрэмж төрдөг юм л да. Тэгээд заавал 3 үйлдэлэр яах юм бэ? Тэрийг хийх юм байна. Тэгэхээр нэгдүгээрт нь хэлнэ. Би чамд хайртай, чи өстө мундаг юм хийсэн шүү. Ёстой нөгөө энэ ажлаа амжуулсан шүү, цагтанч гэдэг юм уу те. Ингээд чадсан шүү гэд ингээд хэлээд өөрийгөө илнэ. Тэгээд нүдрүүгээ харж хэлнэ, талент харж яж. Хоёрдугаар нэрээ тийштэй нөө Hello gorgeous гэсэн чинь үсэн дэлбэрсэн заа яг нүднээ хавтсан мөртлөөс өөрөө gorgeous харагдаад байгаа байхгүй. Би чам тайртай гэд одоо хэлж байгаа штэ нэгдүгээр үйлдэл нь хоёрдугаар нь өөрлөгөө харж байгаа штэ харцаа. Тий. Тэгээд өөрийгөө би бичиж аваад байгаа юм. Гурав дахь нь яг нэ өөрийгөө илнэ. За яг цээжин дээр илмээргүй яг цээж нөгөө сэтгэл гэж үзэж байгаа штэ тэр чинь нөгөө нэг 3 дахь хурц зүрхний хурц явж байгаа хгүй тэрийг хэлээд байгаа юм шиг байна. Тэгэхээр нэг юм өөрийгөө илсэн чи гоё шүү. Үзэлсэн чи гоё. Би бүр чамаа харцсан ингээд нэр ямар гоё юм бэ гэж харцсан удаа батраас үжин. Наадхан дээр чинь бас нэмэт хэлэхэд яг нөгөө талаас нь хэлэхэд тэ урмын үг. Одоо бас нэг те ингээд өөртөө хайртай гэдгийг бас нэг том илэрлэл нь бол чи ингээд хэлээд штэ хэлнэ те өөртөө хайртай гэдгийг хэлнэ харцаараа илэрхийлнэ те ингээд юу бие ингээд те ингээд тааламжтай те ингээд цээжинтэй ингээд хурж илж ингээд илэрхийлнэ гэж чинь хэлнэ гэдгийг хайртайгийн цаана бол нөгөө яг чиний юу яаж байгаа тэр нөгөө миний талаас бас гарч ирдэг зөвлөмж нь юу гэхээр урмын үг өөртөө хэлж байгаа. Тэгээ би ч ингээд коучинг зөндөө хийн штэ ингээд зөндөө юм гарч ирнэ өөртөө урмын үг хэлж сураагүй. За би ингээд тэгдэг байхгүй. За одоо өнөөдөр хоёлаа ингээд зөндөө гоё юм ярьлаа штэ. За одоо хоёлаа дуусгахдаа чи өөртөө нэг сайхан урмын үг хэлээдэгтэй гэхээр хэлж чаддаггүй. Бид нар чинь багаасаа махтуулаагүй.
Тэгэхээр нөгөө махтал хүлээж авч сураагүй. Тэнгүүтээ бас нөгөө нэг өөрөө магтаж сураагүй. Тийм хүмүүс. Дээрээс нь өөрийгөө голцсон хүн чи яаж тий. Тэгэхээр чинь өөртөө урмын үг хэлжилтэй гэхээр мундаг би мундаг шүү гэдэгтээ би мундаг байсан шүү гэдэг үг. Энэ өмнөх тэр одоо 60-аас 90 минутанд бол өөрийнх нь мундаг нь ингээ ил гараад ш нь дөрөвний чиний илдэг шиг ингээд надад 3-ыг хэлсэн гэдэг шиг би ингээд асуугаад нөгөө хүн чинь би тэгсэн байх тэгсэн шүү гэд ингээд өөрийнхөө мундгийг гаргаж ирчээд за тэгвэл хоёул энийгээ дүгнэж чи өөртөө нэг урмын үг хэлчих гэхэд бол хэлдэггүй. Тэгэхээр би гэрийн даалгавар өгдөг байхгүй. За тэгвэл одоо ингээд дараачийн уулзалт хүртэл орой болгон өөртөө нэг 3 урмын үг хэлчихнэ. Тэгээ тэр урмын үг нь бол заавал тийм нэг том гавьяа бүтээсний төлөө биш. Зүгээр л тухайн өдөртөө би ингээд нэг аяг устай ингээд витаминдээ цагтаа уусан. Тэгээд нэг илүү аяг бас ус уучихсан. Тэр уулзалтанд очихдоо би тэ нэг 5 минутын өмнө очсон гэдэг. Ямар ч үйлдэл хийж болно. Зүгээр өөртөө тийм нэг урмын үг. Гоё юм байна. Урмын үг. Тэгэхээр энэ бол нөгөө өөрийнхөө одоо нэг талаас нь нөгөө чиний төрөний хэлдгээр өөрийгөө хайрлаж байгаа. Хоёрдугаарт өөрийгөө одоо энэ төрөний миний яриад байгаа internal validation буюу өөрийгөө сайшааж байгаа. Түүнээс бид нар зөвхөн гадны сайшаалаар явах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь гаднаас сайшаал орж ирэхээсээ илүүтэйгээр шүүмж орж ирдэг бол эсвэл бид нарыг өөр бай гэх гэдэг бол одоо би нөгөө удирдах зүйлийн ширээнд ингээд ард нь ингээд суучлаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо internal validation буюу би өөрийгөө сайшаах, өөртөө дүн тавих, эрхээ өөртөө олгож. За нөгөө махтал хэлж сурдгуу гэд хэлжсэн шүү дээ. Тэгээд би тэрийг бүр судалваа. Яасан гэдгсэн чинь нөгөө нөхөртөө урмын үг хэлж сураарай гэл нэг сургалтанд би нэг сонсчваа. Тэгээд нөхөртөө ингээд урмын үг хэлэхгүй юу. Тэгсэн чинь намайг өдөөс өгсөн гэж соёнгоо чинь гэсэн хотлоо яриад юм шиг байдаг. Бүр баахан инээдэн болоо. Тэгээд хуучин байсан бол би уурлах байхгүй. Өстө гой өнгөлөд тах чинь юм гэх байхгүй. Тэнгүүд нь бас ойлгож байгаа. За манай хүн ч надаар махтуул цураагүй би ч махтаж цураагүй болохоор нэг гачин ярьж байгаа бах гэд. Тэгээд нөгөөдхөө судлахгүй махтал яаж хэлж ингээд нэг чанартай хэлэх вэ гэд. Тэгсэн чинь ингэдэм байна. Нэгдүгээрт нь юу гин одоо чадварыг гэнэ үү гаднах төрхийг гэнэ үү чиний эм чинь ямар гоё юм бэ чи сайхан шүү биш юм бэ чиний эм чинь ямар гоё юм бэ гэдэг чиний наад зан чинь ямар гоё юм бэ тэгээд би нөхөртөлтэй чиний наад хошин зан чинь өстой гоё шүү гэдэг ч юм чи намайг нэр худлаа ярьж байгаа биш үү тэгэхээр чи нэг юм бас нэг өөрийнх нь тэр мэддэг юм ч юм одоо ингээд тэр яг юм нэг л мэдгүй юм ч байж болно шүү дээ чиний эм чинь гоё шүү гэдэг юм хоёрдугаарт нь болохоор яаж хийж байгааг юм яадаг байхгүй хэлдэг байхгүй тэгэхээр чи намайг инээлгээд байдаг өстой гоё шүү за гоё шуугаар өөр хийглээ. Чиний над инээдгээд байдаг намайг өстө юу яаж хөгжиж чаддгиймаа гэдэг ч юм уу те. За 3 дугаар нь болохоор үр дүнгийн. Тэгэхээр би дахиад бичээд байгаа. Юу гэн яаж хийж байгааг тэгээд хийснийх нь одоо үр дүн шүү дээ. Тэгэхээр ёо чамайг ингээ инээлгцэн чи миний бүр хамаг уур гараа явчлаа. Гэл те нэг ингээл тэнгүүд тэр хүнд ч гэсэн миний хийж байгаа юмыг бас мэдээд байна, үнэлээд байна. Бас нөгөө хараад байна те тэр нь бас нэг тодорхой хэмжээний ингээд нөгөө надад така тэр юм байдаг юм гэдгийг тэр хүн сонсчоор улам л марцганаал улам нэр инээд хүргээл манай хүн чинь бүр улам л марцсан инээд хүргэдэг нэг тийм гоё болчиход одоо тэр хэсгийг ингээ магтахад улам нөгөө хүн чинь тийм шүү дээ тий тэгэж яд юм блэ тэгэхээр магтаал гэдэг чинь их учиртай хэлдэг юм блэ тэгэхээр тэр яг энэ магтаалыг өөртөө яаж хийх вэ гэдэг томьёон гараад ирж штэ нэгдүгээрт орой болохоор чи өстө өнөөдөр мундаг байсан шүү гэж хэлж болно гэхдээ яг тэр мундгаа цаанаа тий юуг мундаг хийсэн яаж мундаг хийсэн үр дүн нь юу вэ одоо жишээл миний хувьд бол би ингээд өдөрт 5 аяг усуун тий стакан усуун гэдээ өөртөө тавьчихдаг байхгүй юу тэгэл мэдээж хэрэг амьдрал юу илээ тий ажил юу илээ гэж гүйж агаад нөгөө 5 аяг усаа ухаан мартчихтий за нэг 2-ыг уун 3-ыг уун тэ нэг 5-ыг уусан нь бол бас нэг наантай цаантай шүү дээ. Тэгэл эн чинь бас өөрийгөө голох нэг шалтгаан болчихж байгаа юм зү. Нөгөө KPI тавьчаад тэрэндээ хүрэхгүй болвол дахиад өөрийгөө голох бас нэг шалтгаан болчиход байна шүү дээ. Тэгэхээр KPI чинь бол таны өөртөө тавьсан KPI чинь өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө одоо буруутгах одоо шалтгаан биш шүү. Тэ? Та тэнд зүгээр хүрэн яваанда тэ хүрэн гэж байгаа тэ. Болохгүй KPI жоохон багасчихгүй тийм гэж 5 аяг уус биш за 3-ыг уужхад хангалттай шууж гэдэг юм уу доор хийж тий. Тийм тэгэхээр чи одоо жишээлбэл юу гэхээр чин за би өнөөдөр усаа уусан тий. Яасан гэсэн чи яг өглөөний өдөр нэг орой нэг 3 стакан ус уусан. Өчигдөр би 2-ыг уусан бол өнөөдөр би харин 3-ыг уучлаа. Тэгэхээр би
ямар ч байсан ингээ хамгийн багтаа 2-ыг барьсан байна. Бас 1 стаканаар нэмэгдүүлсэн байна гэдээ бол би өөрийгөө яаж магтах уу гэдэг үгээ өөртөө сая чиний үгээ чинь ингэж сонсож байгаад бичиж байгаад гаргачихлаа. Бас нэг ийм юм бас болоод байт юм. Одоо нэг өөрийгөө голох төр яг тийм гаригтай хүмүүс үед яг өөрийгөө голдог хүмүүстэй харьцуулдаг. Тэгэхээр би тэдэрт ерөнхийн нэг зөвлөгөө өгдөг. Өөрийгөө өмөрч сур. Өөрийгөө өмөрч сураад ишүү дээрс нь хинэггүй байж сур гэдэг. Яа нөгөө яадын шинжилтээртэй ингээд яад ингээд орж иж штэ. Тий. Миний одоохондоо нөгөө олсон тэр одоо нөгөө гаргалгаа нь тийм яг нөгөө тэр дурхай дээр үүддэг зүйл хинэггүй байж сур өөрийгөө нөгөө нэг өмөрч сур. Яг хэвтэ би бас алдтал үсттэй. Тэгтээ би дараа нь алдахгүй байх. Өөрийгөө уучлалт сур. Тий. Тэгэж юу. Ой наадхан дээр чинь нэ бас нэг гоё юм нэмэхэд яна одоо чив дээрийн цаг нь хидч болоод н хоёулаа чи яриа л байдаг. Фейл гэд нэг хэрэгтэй юм ярьсан дээ шүү. Тэгээ яг энэ сэдвтэй холбогдоод байгаа юм чи яг ингэ нөө фейл гэд үг өгдөг ш нөө фейлертэй ингээд нөө фейлдчлээ гэдэг штэ тэ F A I L гэд энэ дөрвөн үсгнээс бүрддэг штэ тэ. Тэгээ уг нь бол үгээр нь харах юм бол эн чин муу үг байгаа ч тэ ингээ алтаа. Тэгсэн чинь энийг өөртөө юу гэж гарах вэ сайн өөрөө өөртөө зөөлөн хандах өөрөөрөө уушлах гэсэн чинь F A I L гэдэг нь бол одоо дөрвөн үгний эхний үсгнүүд юм байна л гэж ямар үгнүүд гэсэн чинь first attempt in learning гэнэ сурч явахын анхны оролдлого. Гоё юм бэ. Тэгэхээр чинь анхны юун дээр бол тэгээд наад ч өстөж ингээм пэйж дээр юм байна. Яа тийм first attempt in learning. Тэгэхээр чинь анхны оролдлогоор төгс хийнч гэж байхгүй, төгс гэж юм угаасаа байхгүй. Статистикийн та нар бол бүр ингээд би чинь бас нэг социологчтэй тий. Тэгэхэд чинь бол ингээд тоон үзүүлэлтээр ингээд судалгаа хийн гэл хэрч тоон судалгаа хийн гэл тэгт чинь статистикийн чинь бүр өстө 0.1 2 гэл ингээд дүнгууд нь гардаг шүү. Тэгэхэд чинь тэнд бол заавал алдааны маржин гэж үйдэг байхгүй алдааны ингээд боломж. Яа дүнгууд статистик дээр хүртэл 100% гэж бол юм байхгүй. Тэгдэм билээ шүү дээ. Хүн бол 100% юм угаасаа бүтээж чадахгүй гэж үздэг юм билээ шүү дээ. Байгаль дэлхий л одоо тэр бурхан ч юм уу 100% бүтээж чадна. Хүн бол хизээж бүтээж чадахгүй гэж үздэг юм билээ. За тэгсэн чинь юун дээр штэ нөө Христос шашинт чинь тийм жоокуд яваад идэг штэ. Бурхан чамайг бүтээж явахдаа яг үс хаваа бүтээж явахдаа нэг жоох юу авцсан юм шиг байна. Брейк авцсан юм шиг байна. Тэр чинь тэнд хүртэл тийм жоок явж идэв. За тэгчээ бас түрүүний нөө KPI гэдэг дээр бас нэг юу би эднэрийг соёнгод битээр ярьж байхад бол соёнгод намаа харж байгаа. Би бас ингээд юунуудаа тэмдэглэж аваад байгаа. Хамгийн эцэст нь дахиад базнаа. Тэгсэн чи эргээд нөгөө KPI миний нүдэнд харагдаад байгаа хгүй. Нэгдүгээр KPI өөртөө тавь. Тэ сайхан гэж юу вэ? Тэ сайн гэж юу вэ? Зөв гэж юу вэ? Тэрийг зөв гэдэг чинь бол ямар ч тийм ойлгомжгүй ерөнхий хүн болгоны зөв өөрөө шүү дээ. Тэ ингээд 10 хүн суугаал за зөв одоо юу ч хэлэх юм гэрээ сайхан цэвэрлэн одоо сайхан цэвэрлэх гэдэг л очиж л гэрээ сайхан цэвэрлэн гэж юу вэ гэхэд 10 хүн сууж байхад 10 эмэгтэй сууж байхад 10 өөр хариулт юм тийм. Тэгэхээр ч хүн болго өөрийнхөө одоо сайн сайхан би юу хүсэж чинь гэдэг ингээд одоо KPI гаргана тийм. Стандартаа гаргана. Стандарт. Хоёрдугаар чиний түрүүний хэлсэн бас энэ дээр аягүй гай гарч ирж байгаа байхгүй юу? Энэ одоо бид нар чинь түрүү хэлчихсэн шүү дээ. External validation зайлшгүй байна. Бид нар зайлшгүй нөлөөлнө. Тэгэхээр нэгдүгээр өөрийнхөө internal validation-ыг гаргаж ирнэ. Хоёрдугаар external validation-ыг хинээс хүлээж авах уу, хинээс хүлээж авахгүй гэдгээ өөрөө дотроо шийднэ. Жишээлбэл одоо ингээд 360 үнэлгээ гэдэл одоо Монголд ч бараг л мэдэхгүй ч хүн байхгүй болчлаа. Компани болгон л 360 хийдэг болж штэ. Тэгсэн чинь юу sorry мэдэхгүй байна. Тэгээ сүүлийн жилүүдэд яасан чинь хүмүүсийн аураг тэр нөгөө үзчих үеийнх юм бэ. Компани үзээ явж байгаа хооронд чи би чи сүүлээд нэг компаниудаар явж байгаа ч одоо сүүлээд бараг л компани болгон 360 хийдэг болоод байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо жишээлбэл соёнгоог одоо соёнгоог ийм чадвар гэдэг тэнд нь ингээд нэг чагсаалт гаргачихж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ чадвар тус бүрээр нь ингээд эргэн тойрны 360 градусынх нь эргэн тойронд байгаа хүмүүсээс ингээд соёнгогийн дүгнэлтийг үнэлэмжийг авдаг. За тэгсэн чинь тэгвэл байсан байх гэж магадгүй юм байна. Дээр үед чинь эн чинь бол бас тийм хямдхан амархан хийгддэг үнэлгээ биш байхгүй юу. Тэгээ сүүлийн үед компаниуд ийшээ нэлээд ороод идэг болсон. Тэгсэн чинь одоо жишээлбэл соёнгогийн тухай эсвэл сайн мэддэггүй, эсвэл тэгж тулж ажилдаггүй, эсвэл ингээд ажлын одоо шалтгаанаар байнга ингэж
одоо мэтгэлцэх, маргалдах, муудалцах гэсэн тийм хүмүүсийг одоо жишээлбэл Соёнгойгийн 360-ын одоо 360-д оруулчвал яг нь Соёнгойгийн тухай дүгнэлт буруу гарч ирнэ. Яг тэгвэл мэдхгүй хүмүүс дүгнэж байна. Тэр болгон харьцдаггүй хүмүүс дүгнэж байна. Муу санаж явдаг хүмүүс нь дүгнэж байна. Тэгэхээр чинь Соёнгойгийн бодит байдал гарч ирэхгүй. Яг тэрнтэй адилхан. Тийм болохоор байгууллагууд 360-ыг ерөнхийдөө аваад хийждэг гэсэн чинь сүүлээд бас ийм юм гарч ирж байна. Оновчтой хүмүүсээ бид нар сонгож чадсан уугүй юу гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр таа ч гэсэн өөрийнхөө external validation дээр хиний validation, хиний одоо танд өгж байгаа дүгнэлттэй одоо шүүмж зөвлөмжийг хүлээж авах уу гэдгийг та өөрөө шийд. Тийш үү. Тэрийг зөв сонгоно. Чи түрүү хэлсэн шүү дээ ингээл нэг. Тэгэл яг үндэ ярих юм бол хүн болгон таалагдж амжихгүй шүү дээ. Тийм биз дээ. За уучлаарай ямар юу лээ алтан зоос биш хүн болгон таалагдах авч байхгүй. Тэг яг бүр тийм байдаг үстэй. Би ямар алтан зоос биш хүн болгон $1 биш ч лээ дээ. Тийм яриад $100 биш дээ. Уусаа амжихгүй гэдэг би бүр амжихгүй шүү. Өөрөө өөртөө таалагдах нь чухал гэж явдаг шүү. Тийм тэгэхгүй бол одоо жишээл нөө эргэл нөө шинэ жил рүүгээ орё л та. Хэрвээ та хүмүүст таалагдах гэж байгаа бол та тэгвэл өөрөө журнал эргүүлж сууж хооронд та тэр хүмүүсээс очиод асуултаа та нар намайг ямар өнгөтэй палаж өсвөл би та нарт таалагдах вэ? Би үсээ яаж засвал та нарт таалагдах. Үнэхээр тэдний үнэлэмжээртэй тэр шинэ жилийн үдшилэг дээр сэтгэлээр унаа явж байхыг хүсэхгүй байгаа бол та тэднийг те ингээд гоё өстө 360 гэдэг шиг те асуумж явуулчихлаа тийм. Эцсийн бүлэгт хинт таалагдмаар байна. Хиний үг танд те ингээд үнцэнтэй. Тэр үнцэнтэй үгээ хэлдэг эрэгтэй хүмүүсийн нэг нь бол та. Яа, би нэрээ удирдах зөвлөлийн ширээс нүдэнд харагдаа явчлаа тий. Миний удирдах зөвлөлийн ширээнд бол ерөнхийдөө бол нэг 4 хүн л үйтэй. Заавал тэнд тэгж 15 хүн тийш тий. Бол яг нөгөө хэрэгтэй хүмүүсээр л дүгнүүлнэ шүү дээ ер нь явж. Тэгэл өстө амьдрал үзэн анаа болохоор удирдах зөвлөлийн ширээнээс хүмүүсийг нэг-нэгээр тэгэл халаал идэм билээ. Би бас нэг хүмүүс зүйлүүд бас нэг ярьдаг юм ярих гээд хүүхдүүдтэй одоо мэдээч одоо бид нар ч одоо яг яаж байгаа шүү дээ. Өөрийгөө голж байгаа тэнгууд хүүхдүүдээс тийм мэдрэмж өгөхгүй тулд яах вэ гэдгийг бас гэл самжуулаад хэлчихье. Тэгэхээр ингэн хүүхдүүдэд буруу гэдгийг заавал дандаа анхааруулад байхгүй. Бүр үнэхээр амар буруу одоо гэрээ шатаацсан ч юм уу яа гэх ноцтой бүр ингээд арайчтай гэмээр юм байх юм бол хэлнэ. Эвтэхнэр хэлнэ, зөөлнөр хэлнэ. Тэгэнгүүтээ зөв юмнуудыг өстө дандаа заавал хэлнэ. Цагтаа явчлаа штэ миний хөө одоо юу хоцроогүй цаг барьсан байж штэ миний хөө баярлаа юм хийцэн тийм хийцэн. Ерөөсө тэр зөв юмнуудыг хэлж дараагийн ядаж дараа нь бурууг юм хэлнэ. Бид нар энэ өөрийгөө голдог энэ зовлон хүүхдүүдэд өвлүүлж үлдээхгүй шүү. Тэгэхээр ерөөсөө яг тэгж хэлдэг болсон. Яг л одооний хүүхдүүд бүр тэрэн дээр их эмзэг болцсон. Тэгэл нөө нэг яагаад ийм зодож болохгүй, загинж болохгүй гэдэг нөгөө сүүлийн тэр юу гарч ирээд сэтгэл зүйн тийм аргачлууд гарч ирээд тэгэхээр угаасаа тэр хүүхдүүд эмзэгдүү болцсон. Тэгээд одооний юунууд өөр болцсон. Тэгэхээр зөв гэдгийг л хэлнэ. Ерөөсөө хүүхдүүд яг нөө зөв таалагдж байгаа тэр юмнуудыг хэлнэ. Тэгвэл бид нар тэднийг хэлэх мөрчлөл бурууг нь хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхд чинь сүлдээ бүр нөгөө хөдөлгөөн болчихдог байхгүй. Дад буруу хийж магадгүй зөвөж хийхэж болчихдог байхгүй. Тэгэхээр өөрийнхөө дараагийн вершнийг бүтээж ин гэсэн үг шүү дээ, тэ өөрийгөө болдог хүүхд. Тий. Гэтэл хүүхдтэй юу хүсдэг вэ тэ. За нэг тиймэрхүү энэ хоёулаа чи ингээд би нөө жагсаалтаа хараад сууж энэ зөндөл олон зөвлөмж өгчлөө. Тэгэхээр би эхнээс нь авахлаад нэг базаадах уу. За нэгдүгээрт бол KPI өөртөө тавина. Гэхдээ тэр KPI бол наантай цаантай хөтлөж болно. Та өөрийнхөө хүслээр та энэ компани CEO KPI-г та чөлөөтэй хөтлөж болно. Өөрөө сонгоно, өөрөө шийдвэр гаргана. Тий. KPI заавал тэр улирал модель гэхгүй туртай үедээ тий. За маргааш би ер нь болчихъя гэж болно. Хоёрдугаар тэр KPI-д үнэлгээнд оролцох хүмүүсийн хамгийн гол удирдах зүйлийн дарга нь та. Дээрэс нь тэр удирдах зүйлд хэн орох вэ гэдгийг та сонгоно. Тэгээд зөвхөн тэр удирдах зүйлийн л шийдвэрээр үнэлгээгээ гаргана. Түүнээс биш хажуугаар ингээд цай зууж байгаа хамааралгүй цэвэрлэгч, цай зөөгчтэй одоо удирдах зөвлөлийн өрөөг бодох юм бол тэ нэг бичээш, нарийн бичиг эсвэл нэг хуулийн зөвлөх гэдэг ингээд орж гарч байгаа хүмүүсийн тэр хамаагүй хүмүүсийн үнэлэмжинд
ач холбогдол өгөхгүй. За нэгдүгээр. Хоёрдугаар өөрийнхөө үн цэнийг өөртөө тогтоож гаргана. Гэхдээ удирдах зөвлөлөөр хамааруулж болох юм байна. Дээрэс нь манай сонгогийн манд хэлснээр хийдгээр те ингээд зурхай байна. Миний бас санал болгосноор асуумжууд байна те. За энэ бол ингээ хоёрт гаргана. Өөрийнхөө үн цэнийг за бүр 15 байх хэрэггүй шүү дээ те. Өөртөө чиний хэлдгээр нэг 3 энгийн гаргал тий энгийн аргаар. 3-аас 4 өөрөө бахархдаг нэг тэр нэг өөртөө нэг нэрээ би чадсан шүү гэдэг юм. Би нэрээ би чадсан шүү. Нэрээ би юм шүү. За миний ингээ хамар монхор гэж болно. Гэхдээ миний те ингээд одоо хүмсэг гоё гэх те жишээлбэл одоо бүр энгийн жишээ ярих юм бол за 2 дугаарт. За 3 дугаарт өөртөө хайртай. Өөртөө хайртай байх, өөртөө хайртайгаа илэрхийлэх те. Би чам тайртай гэж толин тарж өөрийнхөө нүд рүү харж иж чин сэтгэлээс илжээж хэлнэ гэдэг байгаа шүү дээ. Хэлнэ, харцаараа илэрхийлнэ, ингээд үйлдэлээр илэрхийлнэ гэж байна тийм. За тэгчээд энэ дээр бол энэ 3 гард ирчлээ. Яг дөрөвдүгээр нөө фейл гэдэг дээрээ энэ KPI-тэл хамааралтай бол явчлаа тийм. А та бас нэг өөртөө урмыг хэлэх гэдэг байсан. Оо тийм шүү дээ. Дөрөвдүгээр бол урмыг хөлөө. Өдөр болгон оройдоо. Өдөр болгон оройдоо тэ урмын 1-3 үг заавал. За эргээд энийг нөгөө урмын үгийг бол чи нөгөө ус талаас нь нөгөө энерги талаас нь тайлбарсан шүү дээ. Би эргээл нөгөө шинжлэх ухаан руу орох юм бол таны далд ухамсар чинь та өөрийгөө юу гэж бодож байна гэдгийг таны команд гэж хүлээж авдаг. Тэ одоо та чинь одоо чи тэ одоо энэ одоо цэцгээ гэд нэрлэлж л та тийм ингээд цэцгээ таны тий энэ цэцгээ гэдэг ертөнцийн CEO нь та CEO-гийн ингээд өгж байгаа командыг тэр одоо эсийн төвшөнд тий биеийн эсийн төвшөнд далд ухамсар нь бол байнга сонсч идэг. Тэгэхээр би ямар мангар юм бэ гэвэл за бид нар мангар юм байна. Тэхийн оронд ёо үгүй нэр ухаантай шүү гэх юм. Бид нар ч ухаантай гэдэг таны командыг өөртөө шингээж аваад идэг байх юм те. Тэгэхээр өөртөө командыг болон командынхаа араас магтаалыг урмыг өөртөө өдөр тутамдаа тэгээд байнгын хийдэг юм байсан ч хамаагүй юм байна шүү дээ. Одоо би нэг жишээд одоо би 4 хүн үздэг юм бол ёо саянга 4 хүн үздэг шимэндэг шүү гэдэг гэл өдөр болгон тэрийг л яриад байгаа юм байна шүү дээ. Ёо 4 үзчихлээ ёох гэх юм бол тэгээд нөгөө ядаргаатай юм гэдэг юм орж ирнэ шүү дээ. Тэгсэн чинь мундаг шүү 4 хүн үзчихлээ шүү гээл нэг юм байна шүү дээ. 4 хүнтэй ажиллажлаа шүү гэл. За тэрийг хийчих юм байна. Тэгээ өөртөө хэлэхэд хэцүү байгаа бол нөгөө hello gorgeous гэдэг шиг те тэр тэднийгээ бичээд нөх хөргөчн дээр бас навчиж шүү дээ те. Тэг юм байна. За нэг хоёулаа ярих юм байгаа юу? Үгүй яриа л амир. Бис нэг юм ярьчмаар санагдаад түрүүнээс суугаад. Уул нь бол энэ сэдвтэй нэг холбоотой биш. Тэгтээ ярихгүй бол нэг бол халихгүй шүү. За тэгэж ч бас халиураа дадлага болчихдог болохоор аргагүй. Мэдж байгаа ярьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нэг сүүлийн анзаарсаа одоо нөгөө хүмүүс нэг юм стресстэй яваад байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээд нэг бүх хүндэл бүр яг тэрийг нэг тараамар санагдаад байгаа. Тэгэхээр одоо ийм болоод байгаа юм л да 2025 гэдэг нь нийлбэрээрээ 225 гэдэг нь 9-ийн тоо юм байна л да. 2206 он болохоор 1-ийн тоо болчихж байгаа юм байна нийлбэрээр. Одоо 226 гэхээр 10 болоод тэгээд тэр нийлбэрээр 1 болох юм байна. Тэгэхээр одоо нэг юм 90 дуусч байгаа юм. 9 жилийн 90 дуусч байгаа болохоор одоо яг ингээд бид нар энэ 9 жилд юу хийсэн бэ гэдэг дүгнэлт тавигдаад тэгээд шинэ юм эхлүүлэх тийм 26 онд шинэ эхлүүлэх тийм энергиуд нэгдэж байгаа юм байна. Тэгэхээр та нар хэрвээ анзаарсан бол бүх юм ийм хямралтай байгаа. Хүмүүс ч байна уу, байгууллагч байна уу, за төр засагч байна уу, нийгэмч байна уу, нийгэмч байна. Ер нь ингээд ертөнцч байна. Яг ингээд анзаарагдаад байгаа хгүй. Нэг л сонирн байгаад байна. Тэгээд зарим хүмүүс яг жинкнээсээ хямарчдаг байгаа. Зарим нь болохоор хямрал авахгүй мөртлөө хямраад яваад байгаа. Яасан гэсэн чинь. Гэхдээ миний одоо ингээд ажил гайгүй, амьдрал гайгүй, нөхөртөөгөө харилцаад дэжгүй, хүүхдүүдээс ингээд тэгсэн мөртлөө нэг л сонирн байна гэдэг нэг тийм төвшөнд яриад байгаа хгүй. Тэгэхээр юу болоод байгаа гэхээр одоо шинийг эхлүүлэх цаг ирцээ. Би дараагийн 9 жил би яаж амьдрах вэ гэдэг шинэ юм эхлүүлэх тийм. Тэгээд гол нь улиг болсон, залхсан, гаццсан шийдэж чадахгүй байгаа тэр бүх юмнуудаа өөрчлөхөөс өөр аргагүй болоод тэгээд тэр юунууд нь ч гэсэн энергиуд нас тэгж орж ирж байгаа. Тэрийг өөрчлөлтөг юмуд орж ирж байгаа. Ерөөсөө нэг юм блокуудаа гаргах хэрэгтэй юм. Тий. Тэгэхээр нэг цаанаас нь л ингээл наадаа өөрчлөөч гэдэг тохиолдод орж ирнэ угаасаа. Тэгэхээр
гүрийгээ цугаад байхгүй. Би өөрчлөн дургүй, би ерөөсөө хүчиж чадахгүй гэж Үгээрээ байхгүй. дуснаа. Тий. Тэгээ суугадгүй үнэхээр бүтэхгүй, чадахгүй, гаццсан, одоо хямраацсан, зовоцсон юм байх юм бол яаж өөрчлөх вэ гэдгээ ерөөсөө. Тэгээ ямар сандаа ингэж хэлээд байгаа шүү дээ хүүхнүүдэд. Ажлаа сольж чадахгүй бол нөхрөө соль. Нөхрөө сольж чадахгүй бол аргаа соль. Аргаа соль гэдэг нь бодлоо солино, сэтгэлээ солино. Яг бол тэр ч гэсэн бас өөрчлөл. Заавал одоо нөгөө юм тэрээс ажил нөхрөө солиод алавгүй. Зүгээр хийх аргаа солиод, сэтгэлийгээ солиод, тэр нэг зарч муудаа зарим нь солиод тэгээд ах юм бол та нар 2026-нд гоё орох гэдэг шүү. Он тусгаж байгаа юм чаас тэрийг хэлбэр сандаа л хорхоо үлддэг. За стон дэрийг чухал юм хэлчихлээ шүү дээ. Юу хатуурах. Яг to the point. Хурдан яриаггүй те. За яшгүй даваа сурж байгаа. За тэгвэл тэгээд өнөөдрийнхөө эпизодыг хоёулаа ингэсгээд хаах уу. Тэгээ хоёулаа дараагийн эпизодоо ер нь юуны тухай яриа гэж чи бодож байна. Би энэ удаагийн сэдвийг би санал болгосон шүү дээ. Тэр чин чи өнөөдрийн ярианаас юм уу ерөнхий өөрийнхөө сэтгэлээсээ ингээд дараагийн эпизод юуны тухай би бол ер нь сонсогч нараас бас нэг гоё тийм санаа оноо хүлээж авмаар байгаад байгаа. Тэгэхээр манайхан чинь бас нэг ичээд идэм үү? Бас юу яж өгдөг. Тэгэхээр болохгүй хувь чадвар бичдэг юм уу? Бас ингээд одоо нэг гомдлоо. Тэгэл 10 өөр сэдв ирчүүл яах юм? За яадын тэндээс нь л сонгочих л доо. За удирдах зөвлөн чи битээр. Болохгүй тэрнээс нь сонсч л даа гэж бодод байгаа. Тэгэхээр гомдол өөрийгөө голох гэдэг нэг гоё задлж болохоор аргачлууд нь бас олдсон тийм гоё сэдвүүд явцсан. Одоо тэр дараагийнх нь та нар юу бодноор байна? Би за яг манайхан бодчих. Бид нар чинь дөнгөж 2 дахь эпизод дээр явж байгаа юм чинь манайхан маань бас бид хоёр тэгж сандлаа тий ингээд чөлөөтэй хүргэх тийм хэмжээнд хүрсэн байна үгүй нэг надад наашаа ирж байхад нэг юм бодогдсон. Яасан гэсэн чинь эхний эпизод маань бол хүлээлттэй. Би бусдаас юу хүлээж байна. Тэрнээс болоод би тийм гомдож байна. Өнөөдрийн сэдв маань болохоор би өөрийгөө голж байна. Яг бол бусдын хүлээлт гэж штэ. Тэгэхээр дараагийн сэдв дээр хоёулаа тэр нэг хүлээлтээ яаж шийдвэрлэх үү тийм ингээд одоо communication цаана гарч ирээд байгаа шүү дээ тийм үү жишээлбэл би гомдохгүй тулд бусдын хүлээлт надад хамаагүй эсвэл би сайхан амьдрахын тулд тийм одоо би гомдохгүй тулд би 2 эпизод хойлоо явууллаа гомдохгүй тулд би хинээс юу ч хүлээхгүй эсвэл би өөрийгөө голохгүй тулд бусдын хүлээлтийг өгүүлсгэнэ гэсэн инкер чин одоо хоёулангийнх нь бас өрөөсгөл болоод байна шүү дээ. Тэгэхээр чи нэг түрүүн ингээл бас нэг гоё тийм баланстай тий тэнцвэртэй гэд ярьж штэ. Тэрний хоёлаа нэг бодож үзэх үү? Тэгээ тэрнээс бас гоё нэг сэдв гаргаж ирээ. Өөрийгөө үнэлэх гэдэг сэдв байж болно шүү дээ тий бас. Үнцнээс иргэх. За хоёлоо бодё. Ямар ч байсан нэг энэ хүлээлттэй холбоотой бас нэг тий ингээд гэхдээ яг хүлээлт гэдэг үгээрээ гарч ирэхгүй гэж магадгүй. Гэхдээ яаж одоо гаднах ертөнц, миний доторх ертөнц хоёрын баланс гэж юу вэ гэдэг нэг тэрэн дээрээс чиний гой сэдв гарч ирнэ. Бүрс нүдэн гэрэлтэй л явж байна манай сайн баг. Тийм байна тийм. Би өөрөө хин бэж гэдэг юм тэр чинь бүр ингээд айгүй нөгөө юу яагаад явчихна шүү дээ. Задраад явчихна шүү дээ тий. Тэгээд нөгөө амиа утцсан юм шиг бас харагдахгүй тэгсээр нэ өөрийнхөө юмараа яаж явах вэ гэдэг ч юм уу. Тийм үү баланс тий. За бүр өстө дараагийн сэдв гой сонсогдоод явчлаа. Тэгээд харин энэ бит хоёр ингээ подкастууд хийгээдсэн чинь бит хоёрт юу нас гоё юм гэхээр бит хоёр бас бивнээсээ юу юм мэдэж авч байгаа. Тий. Та нар байтугай юу? Бит хоёр бас бивнээсээ бүр ингээ айгүйх мэдлэг олж аваад бас санаа оноонууд орж ирээд надад тэр нь бас таатай шүү. За тэгээд дээрэс нь хоёулаа бас бусдаас тийм ингээд манай энэ хөөрхөн бүсгүүчүүдээс авсан тэр урмаа хуваалцъя л та тийм бас талархлаа илэрхийлье. Яасан бид нар чинь эхний эпизод хийгээд дөнгөж нэг 7 хоног чинь тий одоо энэ 2 дахь л гарч байгаа шүү дээ тий. Тэгэд энэ хооронд чинь бараг шахуу 100 subscriberтай болсон тий 500 орчим хүн бидний эхний эпизодыг сонссон. Тэгээд айгуу тийм таньдаг хүмүүсээс айгуу гоё мессежүүд орж ирж байгаа тийм бас дэмжиж байгаа. Олон юм оруулаараа хэрэгтэй сэдв байна шүү. Дараагийнх чинь сонсмоор байна шүү гэлтэй. Тий гоё юмнууд орж ирж байгаа шүү. Хариу үйлдэлүүд орж ирж байгаа. Тэгээд та нар бас биднийг дагаад сонсоод дэмжиж байгаад маш их баярлалаа. Тий.
Тэгээ дээрэс нь бас цаашаага энэ бит хоёрын подкаст хүмүүст тус болох тийм сонсчоосоо гэсэн хүмүүстэй бас шеэр хийгээрэй. Оо яг үнэ одоо жишээ нь сая гомдлын тухай подкаст явуулсан чинь надад айгу амраг шүү дээ. Ажлаа хийнгүүтээ нөгөө би нэг подкаст хийсэн байгаа шүү. Ихтэй хамтыг подкаст хийсэн байгаа шүү. Тэр их сонсч тэгэл тэн дээр стоо гоё тайлбарлацсан. Тэгвэл би энэ чи цаг авах гэдэг байхгүй юу? Хоёул тэрэн дээр өөр юм ярьж гээл те. Тэнгүүд нөгөө хүн чи өө тэгэл даана ийм гэл бас тэгээд орж ирээд та. Тэгэхээр та нар ч гэсэн бас ингээл энэ хүн гомдолтой байна ч юм уу өөрийгөө голоод байна гэд бодолтой байх юм бол тэр хүндээ бас эвтэйхэн энийг санал болгоод бас бидний бас хүрээллийг гоё нэмээд тусалаарөө гэж бас хэлмээр байна. Тэгээ тэр чинь бас тэгэл цаад хүмүүстэй та нар тэгээ гоё димдриндээ тий. Би сэрчэндээ гэж. За тэгвэл бит хоёр нь дараагийн 7 хоногт дараагийн бүтэн санд 3 дахь эпизодоо бичнэ. Бараг л ингээл нүд гэрэлтэй л хоёулангийнх нь явчлаа. За тэгээд 7 хоногийн дараа дараа 7 хоногт уулзъя. 7 хоногийг сайхан өнгөрүүлээрэй. Өөртөө хайртай байгаарай, өөрийгөө хүндлээрэй. Урмын үгүйгээрэй. За баяртай. Баяртай.